За сайн байцгаана уу? Та нартай энэ орой мэндийг хүргэж байна. За 7 хоногийн өнөөдөр пүрэв гараг тий 4 дахь өдөр пүрэв гарагийн мэндийг хүргэж байна. За ингээд өнөөдөр гинтийн лайв хийхээр боллоо. Маш сонирхолтой үйл явдал тохиолдоод та нартай өнөөдөр ингээд гинтийн байдлаар сонирхолтой сэдвээр лайв хичээлээ орохоор бэлэн болсон байна. За яг одоо завтай, чөлөөтэй, надтай хамт байх боломжтой хүмүүс маань лайвтайгаа хамт байгаараа товч бөгөөд тодорхой ер нь бол нэг нуршихгүйгээр хичээлдээ орё. Яагаад гэвэл өнөөдөр оройтсан байна. Тийм маргааш өглөө би 7:30-аас бясалгалын танхим хичээлтэй байгаа. Сүүлийн сонь сайхан гэх юм бол энэ 7 хоног ингээд шалтгаангүй бясалгал хэмээх танхим сургалтын маань өглөөний анги болоод дуусч байна. Маргааш сүүлийн хичээл ороод тэгээд шалтгаангүй бясалгалын маань өглөөний анги дуусаад эх 7 хоногт бясалгалаа зарлая гэж бодсон ч тэрэг сартай 7 хоног таарж байгаа учраас бясалгал маань 1 7 хоног өнчих юм байна. Тэрний дараагийн 7 хоногоос өглөө, орой гэдээ ээлжлээд явах юм байна. Та нар маань хэрвээ сууя гэж сонирхож бодож байгаа бол дараа 7 хоногийн өглөө орой зар орохоор тэр зарын дагуу бүртгүүлээд суугаарай. За өнөөдөр над дээр 2 жилийн өмнө орж ирж үзүүлжсэн ихч маань орж ирж үзүүллээ. За ерөнхийдөө ихэнх тохиолдолд хүмүүс бол ерөнхийдөө үзүүлсэн хүн маань дараа жил ч юм уу давтаж ирэхдээ тэрний дараа жил давтаж ирэхдээ хөвчлэн өссөн, өөрчлөгдсөн, асуудаг юмнууд нь өөрчлөгдсөн ингээд дахиц дэвшил гаргацсан байдаг. Энэ удаа 2 жилийн өмнө орж ирсэн ихч маань миний ер нь лайв үзээд байдаг. Би өөрөө мэднэ л дээ орж ирэхэд нь юу ярьжсэн. Би ер нь бол ингээд үзэж байгаа хүмүүстэй айгүй ингээд чин сэтгэлээ саандаж яриа болгоны чихээрээ биш зүрхээрээ сонсгож чичээдэг учраас хүмүүс айгүй сайн таньдаг, айгүй сайн сандаг. За нэг зарим тохиолдолд санахгүй мэдхгүй тохиолдол гардаг ч гэсэндээ ер нь маш бага ховор. Ер нь хүн болгоно ингээд асуудлыг нь мэдээлөө та тэгжсэн тэгээ явжсэн зүгээр үү одоо тэр асуудлаа шийдсэн үү ч гэдэг юм ингээд мэддэг таньдаг хүнтэйгээ бол гих мэдчлээ харцдаг. За өнөөдөр ингээд 2 жилийн өмнө орж ирсэн ихч маань яг 2 жилийн өмнө ярьжсэн юм а яриад яг 2 жилийн өмнө асуудалтай байсан ингээд би одоо өөрийгөө хайгаад явж гин те би маш их амьдралд хичээдэг мөртлөө яагаад ингээд ахиц дэвшил гарахгүй байгааг ойлгохгүй байна. Би дандаа ингээд өөрийгөө ингээд шийдэж байгаа юм шиг амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрлөө гих мэдчин зүйлүүдийг ярьж байна. За эндээс би сэтэл аваад хүүе би энэ сэдвээр ерөөсөө хүмүүст би өөрийгөө бол зөндөө ярьсан, зөндөө хэлсэн гэж бодоод идэв. Тэгсэн чинь яг үнэндээ би ерөөсөө өөрийгөө хайрлах талаар ингээд лайв хичээл задаргаатай энергийн задаргаа иш тайлбарлаж байгаагүй юм байна. Би нэг видео хичээл ярьж видео буюу айгу богинохон айгу ойлгомжтой товч тодорхой болгоод ярьсан. Тэгээд тэрийг бол ерөөхдөө хүмүүс сайхан тайлбарлаад өгцөн гэж бодоод идэв юм байна. Тэгсэн чинь яг миний лайв хичээл донд энэ сэдв байдгүй юм байна. Энэ өөрийгөө хайрлах талаар сэдв маш чухал сэдв баггүй юу? Тэгээд яг одоо ч гэсэндээ бид нар яг л энийг ойлгохгүй байгаа мянган хүмүүс 100 хүмүүс ингээд өөрийгөө яаж хайрлж, өөрийгөө яаж хөгжүүлж, өөрийгөө яаж олж тэ өөрийн сүнсний гэрлийг хэрхэн гол замаа яаж олох уу гэдгээ мэдэхгүй явж байдаг учраас нэгдэж би өөрийн мэдсэн сурсан туршлагаа уншсан мэдлэгтэйгээ холон сүлэн өнөөдөр та нартай тайлбарлая гэж бодсон. Цаг зав байгаад надтай хамт байгаад энэ сэдвийг хамтдаа ингээд сонсоод хамтдаа байгаарай. За хэрвээ цаг зав байхгүй бол би энэ сэдвийг бас YouTube-д оруулна. Тийм учраас та дараа нь нөхөд сонсож болно. Ямар ч байсан та ямар одоо үед тохиолдолд энэ сэдвийг сонсох гэхээр та өөрөө амьдралын гол замыг олж чадсан уу тий? За мөн та өөрийгөө хайрлна гэдэг зүйлийг ер нь бүрэн утгаар нь ойлгодгоо. Хүмүүс нь амьдралд тий байгаадаа л сэтгэл ханаа гэдэг ингээд байгаад байдаг. Энийг яг юу гэж ойлгох ёстой вэ гэдэг энэ талаар би сүнсний энергийн сүнслэг мэдлэг талаас нь энергийн задаргаа хэлж тайлбарлаж өгөх гэж байна. Энэ сэдвүүд тань чул санагдаж байгаа бол надтай хамт байгаарай. Миний сүнслэг өрөөнд тавтамарл. За энэ сэдвүүдийг та уршаа мэддэг бол тий. За магадгүй миний өнцгөөс сонирхож байгаа бол бас сонсож болно. За орой болсон учраас нэг олон юм нуршлахгүй би гол сэдвтэ оръё. Дөнгөж намайг үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулъя. Би номтой блог пэйж үзсэн админ модератор багш Мишка гэдэг хүн байгаамаа. За би шалтгаангүй бясалгал гэдэг танхимын бясалгалыг одоо сүүлийн 2 жил модератор чиглүүлж явж байгаа. За танхимын бясалгалаас гадна ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудыг боловсруулсан өөрийн амьдрал, өөрийн туршлага дээр одоо боловсруулан дистралд нь оруулж одоо энэ хичээлүүдийг боловсруулсан юм аа. За мөн аура энергийг үзэж амьдралын код гаргаж хүний одоо бичгийн өвнөөс нь танд байгаа далд байгаа энергийн мэдээллүүдийг гаргаад энэ мэдээллүүдээр танд хэрэгцээтэй амьдралаа удирдахад цаашаа сонголт хийхэд хэрэгтэй байж магадгүй гэсэн энергийн мэдээллийг тайлж өгдөг тайлагч хүн байгаамаа. За ингээд өнөөдөр олон хүнтэй уулзаж ярилцдгийн онцлогоор би яг маш олон сэдвүүдийг уншиж судлах хэрэг гардаг. Тэгээ миний өөрийн сонирхол хобби би өөрийгөө хайгаа явж байхдаа ч энэ сэдвүүдтэй танилцаад явж байсан. Өнөөдөр та өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Өөрийгөө хайрлна гэдэг юу юм бэ? Байгаадаа сэтгэл хана гэдэг юу юм бэ гэдэг талаар миний олж мэдсэн өнцгөө сонсох гэж байна. Танд таалагдах юм бол лайк дараад комент хийгээд надтай хамт байгаарай.
мөн өөрийнхөө олж мэдсэн одоо үнцгийг ч гэсэндээ бүү мөн одоо унтаагаараа гэж те. Ер нь миний ярьж байгаа зүйлүүдээс та цэвэр ингээд авах зүйлээ аваад түүний тэр зүйлээ гоё баяжуулаад хөгжүүлээд шимс үстэй болгоод ингээд цаашаа амьдралтаа хэрэгжүүл миний ингээд цаг гаргаад ярьдаг тэр одоо хүсэл одоо зорилго маань биелэгдэж байгаа гэсэн үг юм аа. Шинэхэд би маргааш өглөө бяцлагтай тэгсэн ч гэсэндээ хүү энэ сэдв ямар чухал юм бэ? Би ч одоо энэ хүнд 2 жилийн өмнө ирээд үзүүлж яхад нь ойлгуулж чадаагүй мó гэж бодоод би ярих хэвээр байна гэж бодоод ингээд ярихаар сонголоо. За өөрийгөө хайрлана гэдэг сэдв над дээр өөрт минь тохиолдож байсан. За та энэ өөрийгөө хайрлана гэдэг сэдвийг одоо юу гэж ойлгох вэ гэхээр хүнд эм сүнсний гэрэл гэж байдаг байхгүй юу? Угаасаа л бид бүхэн авра энергитэй те бид нар бүгдөө өөрөөсөө нэг цацардаг гэрэлтэй өөрийн гэсэн энергийн нөлөөлөлтэй бид нар өөрсдөө энергийн хээтэй. Юу гэхээр энергийн хээ гэж юу яриад байгаа юм бэ гэхээр таны дотор байгаа дотоод ур чадвар та угаасаа л цаанаасаа л тэр зүйлийг чаддаг байсан. Яагаад гэдгийг ч мэдэхгүй тэрэнд айгүй гоё юм одоо эв дүүтэй хандаж чаддаг зүйлүүд байдаг. Зарим хүмүүс одоо сакс тоглохтой айгүй сайн байхад зарим нь үнэхээр чаддгүй те бүр бөмбөг шидээд ордгоо. Шинэхэд би бүр миний бөмбөг хаанаасаа яаж ч хийсэн бүр хизээш ингээд ордоггүй байхгүй. Тэгээд би за үнэхээр өстой энэ миний чадах зүйл биш юм байна гэж бодож исэн тохиолдлууд байдаг. Яг тэрнтэй адилхан ингээд бид нарт сүнсний хээ буюу цаанаасаа л чаддаг те. Яагаад чаддгаач мэдтгүй ийм одоо зүйлүүдийг хүний дотоод сүнсний ур чадвар гэж нэрлэдэг юм ба. Энэ нь бол таны дотоод өмнөх сүнсний төрөлтөй холбоотой зүйл хэвгүй юу? Өмнөх төрөлтөй та тэр зүйлээр дадчихсан, хийжсэн, туршижсэн, тэр зүйл боловсрчсэн учраас энэ төрөлтөй илүү ойрхон тэрийг одоо хийж чаддаг. Шинэхэд миний ажил байна те. Би аура энерги буюу амьдралын тайлагч хийхдээ сураад яг маргаашнаас нь хүмүүстэйгээ ажиллаж эхлэхэд хизээ үшээ одоо хүнтэй яриа сурцсан юм шиг энэ ажлыг хизээний л хийдэг байсан юм шиг ингэж чадаж хийдэг байсан. За мөн энергийн засал хийдэг байхад одоо хийж эхлэхэд бас л мөн те энэ ажлыг би яаж чадаад байгаа юм? Би яаж хүний энерги ингэж өсгөж чадаад байгаа юм бол гэдгээ ойлгохгүй тухайд ойлгохгүй л явдаг байсан. Цаанаасаа л чаддаг юм те. Сүултээ ингээд өөртөө бүр ингээд хүлэн зөвшөөрөөд те. За энийг бол би угаасаа цаанаасаа чаддаг. Энэ бол миний төрмөл авьяас. Энэ бол миний дотоод сүнсний гэрэл. Энэ бол миний ариун сүнсний хээ юм байна гэдгээ ойлгосноос хойш улам ингээд за гэдээ ингээд хийдэг болсон. Өмнө нь бол би яаж чадаад яасан юм бол юу болоод байгаа юм бол ингээд айгүй гайхдаг байсан. Тэгэл хийх болгонда өнөөдөр чадах болов өнөөдөр чадахгүй болов гэл ингээд айгүй бодож хийдэг байсан. Сүүлдээ за угаасаа чаддаг юм байна. Энэ бол миний сүнсний авьяас чадвар юм байна. Энд чинь байгалаасаа төрмөл юм байна гэдгийг олж мэдснээс хойш одоо ямар ч эргэлзэх зүйлгүйгээр хийдэг болсон. Яг тэрэн шиг танд өөрчн сүрлийн сүнсний гэрэл гэж байгаа. Энэ сүнсний гэрлээ бид нар яах ёстой вэ гэхээр маш гоё тодруулж, гэрэлтүүлж, гялалзуулж, гэлтгнуулах ёстой байдаг. Гэрэл яах гэж бий болдгийг. Гэрэл чин асаж гэлтгнах гэж бий болдог болохоос ш харанхуу одоо бөөдгөр байх гэж бий болдоггүй шүү дээ, тэ. Яг тэрнтэй адилхан бид нар өөрийн дотоод гэрлээ асаах ёстой байдаг. Энэ гэрлийг асаахын тулд бид нар нэгт нь өөрийгөө хайрлаж эхлэх хэрэгтэй байдаг. За тэгсэн чинь хүмүүс ихэвчлэн та өөрийгөө хайрлаагүйгээс болоод амьдралын асуудалтай, амьдралын тойрог жижигсээд энерги унцсан шархтаа болоод өвдөд явж байна гэж хэлэхээр ерөөсөй ойлгодгүй. Би яаж ингэж өөрийгөө хайрлах юм бэ? Өөрийгөө хайрлах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ л гэдэг. За одоо аан гэд уун гэж байгаач гэж гоё те. Та миний яриаг анхааралтай сонсоод энэ зүйлүүдийг өөртөө шингээж аваасаа гэж би хүсэж байна. Таны бид 3 бие байд юм аа. Махан бие гэж бидний энэ харагдаж байгаа дүр төрх. Энэ махан бие чинь өөрөө таны бас нэг өмсгөл зүйлт. Танд маш чухал зүйл. Та махан бие үзэсгэлэнтэй сайхан эрүүл өвдөг шавж явна гэдэг нь таны бас дотоод сүнсний чадвар харагдаж байгаа. Гэтэл танд сүнсэн бие гэж байна те. Сүнсэн за би бол өөрөө бие гэж ярьцдаг. Сүнсэн энерги гинүү, сүнсэн гэрэл гинүү юу тэр нэг тэм чухал биш. За ингээд сүнсэн бие гэж байна. Энэ сүнсэн бие чи өөрөө шийдвэр гаргахад, өөрийнхөө сүнсний зорилгыг ойлгоход, энэ амьдрал дэлхийн ертөнцид ямар утга учиртай ирснээ таньж мэдгэд бусдаа бид нар сайн муу байдлаар өдөр бүр нөлөөлж байгаа. Энэ нөлөөллийг одоо энэ дэлхий дээр хийхин тулд ирж байгаа. За тэгэхээр энэ сүнсний бас бие тэ сүнсэн энерги бас бид нар чинь жаргалтай, сайхан байх хэрэгтэй юм байна. За түүний дараа биднэрт тархин бие гэж байгаа. За тархийг бол эгоч гэж хэлж болно, мэдлэгч гэж болно. Гэхдээ тархин бие хүмүүс өөрөө хөгжүүлж болдог, өөрөө илүү сайжруулах боломжтой бие яахгүй юу? Тархин бие, махан бие өрөөг бол хүмүүс өөрсдөө уралдаг. Юу вэ гэхээр өөрсдөө фитнест яваад, дасгал хийгээд, дүр төрхөө одоо олоод те гой сайхан үзэсгэлэнтэй харагдаад энэ хоёрыг уралж болдог. Сүнсэн бие бол анхнаасаа цэвэр ариун энерги байдаг. Тэрийг хүмүүс бохирдуулсан байдаг. Бохирдуулаад сэхэрүүлээд ингээд төрөлдөө янз янзын одоо зүйлээр ингээд баяжуулаад ертөнцид утга учир олох гээд явж байгаа. За бидний очих зам бол тэгээд ойлгомжтой нөгөө бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд амар амгалан буюу
өөрийн тэр гэгэрлийн төвшин гэдэг. Гэгэрл гэхэр хүмүүс бас буруу ойлгоод байдаг. Заавал бурхан болохыг яриад байдаг. Үгүй шүү дээ. Заавал бурхан болох чинь гэгэрл биш ээ. Хүн өөрийн дотоод амар амгалангоо олоод өөрийн хийсэн сүнсний зорилгоо биелүүлсэн байхад хүн болгон гэгэрсэн. Юу гэхээр тэр хүн бол өөрөө аз жаргалтай, баяр баясгалтай өөрийгөө олдсон тий өөрийн гурван бие тэнцүү харилж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр энэ гурван бие чинь та өөрийгөө айлыг гурван хүүхэдтэй гэж та одоо тий гурван хүүхэдтэй ээж гэж өөрийгөө бод. Тэгэхээр ингээд Миний том хүү тэр нь айгу гоё. Гэхдээ миний дунд хүү тэр нь жоохон тийм, миний баг хүүний тэр нь тийм гэл ингээл хүүхдүүдэд ялгаад идэх хүмүүс байдаг шүү дээ. Гурван өөр шин чанартай, гурван өөр давуу талтай, гурван өөр сүнсний одоо ур чадвартай хүүхдүүд байхад гурвал ингээд ижил байх гэж чадахгүй. Тэгэнгүүтлээ ингээд нэгийг илүү хайрлаад, нэгийг дутуу хайрлаад ч юм уу, нэгэнд нь жоохон илүү хандаад, нэгийг жоохон шөмжлээ ч юм ингэх гээд байдаг те. Яг тэрэн шиг та энэ гурван бие, гурвалантай, гурвалангийн одоо өв тэгш авч явахгүй, гурвалантай нь эсрэг тесрэг харьцаад байхаар та өөрийгөө хайрлаагүй гэдэг зүйлүүд энэ сэдвүүд гарч ирж байгаамаа. Жишээ нь махан бие гэдэг зарим хүмүүс ингээл өөрийгөө хайрлах гингүүд зөвхөн махан бие л хайрлахыг боддог. Юу вэ гэхээр махан бие гэдэг чинь юунд дуртай, яах гэж ирдэг вэ гэхээр эрүүл хооллох гэж, дасгал хөдөлгөөн хийх гэж, хүнд гоо үзэсгэлэнгээ харуулах гэж, те хүнтэй харьцаж байгаа буюу гаднаасаа хүнд сайхан сэтгэл, сайхан мэдрэмж төрүүлэх гэж өөртөө байгаа өгөгдөл энэ арьс үс, дуу хоолой танд яаж бурхан дэлхийн ертөнцид танд юу заяасан, яг тэр заяасан бүхнээрээ одоо өөрийгөө илэрхийлэх гэж ирж байгаа. Тэгэхээр махан биеийг хайрлна гэдэг нь дасгал хөдөлгөөн хийх, за мөн эрүүл хооллох, за өмсгөл зүйлд өөрийн стил имиж олох, өөрийн дотоод дуртай өнгө буюу өөрийн дотоод мэдрэмжээ хайж олох, өөртөө таарсан, тохирсон яг өөрийн ажил хийдэг ажлын онцлогт, за гэр бүлийн хүмүүжил зан чанартай тохирсон энэ стил имижийг бүрдүүлэхтэй. За ингээд тэгээд энэ одоо зүйлүүд бол энэ үйлдэлүүдийг хийж байгаа хүн бол барайнд орох тийм үү. За гоо сайханд орох гэд ингэж яриад байгаа хүмүүс би өөрийгөө харилцлаа гэж ярьдаг. Та зөвхөн махан бие харилж байгаамаа. Махан бие л энэ та энэ үйлдэлүүдийг хийхэд махан бие л хайр мэдрэн баярлан таларх нь аз жаргал аавна. Энэ сүнсэн биенд ямар ч хамаагүй мэдлэгийн биенд ямар ч хамаагүй байхгүй. Тэгэхээр нөгөө гурван хүүхдээ айл маань том хүүдээ л зөндөө олон хувь цэнээр бэлэгсэлд авч өчөөд гурвал ингээд баярлуулчих юм шиг бодож байгаатай адилхан болчдөг. За тэгэнгүүт бид нар ингээд энэ гурван бие чинь golden ration буюу яг алтан харьцаа үүсэх буюу гуруула өв тэгш тэнцүү байх ёстой. За та махан бие эрүүл хоолжлоо, дасгал хийчлээ, өөрийгөө тодорхой хэмжээнд арчилчлаа, өөрийн стил имиж олчлаа, арьс үсээ янзлчлаа, шүд амаа ингээ сайхан эрүүл болгочлоо. За тэгсэн чинь болчлаа гэж бодохоор болохгүй. Зүрх сэтгэл чинь дотроо хоосон байж магадгүй, дотоод гомдолтой байж магадгүй, дотоод бохирдолтой байж магадгүй, хүн амьтаа харахаар уур хүрээд байж магадгүй. Гаднаас ах сайхан гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаа, өвтөг шарагдаж байгаа хүмүүсийн зан хаашин тоглолттой авах тохиолдол зөндөө л байдаг шүү дээ, тий. Хүмүүстэй муухай харьцаад хүнийг дорд үздэг юм зөндөө л байдаг шүү дээ. Энд чи юу гэсэн үг вэ гэхээр бид нар тусдаа гурван өөр биетэй гэсэн үг юм баталгаа байхгүй юу? За тэгэхээр та зөвхөн гаднаасаа сайхан харагдаад бүх юмний утга учир тайлагдчих гэвэл үгүй. За тэгэхээр дотоод сүнсэн бие хайрлах хэрэг гарнаа. Таны сүнсэн бие буюу өнөөдрийг хүртэл тантай хамт байсан, таныг хөгжүүлсээр ирсэн, таныг хайрласаар ирсэн энэ сүнсэн бие маань өөрөө юунд одоо хайрлагдж гинэ гэж үздэг вэ гэхээр сүнс өөрөө уучлах гэж, өршөөх гэж, хайрлах гэж, энерх гэж, ямар нэг мэдрэмжийг мэдрэх гэж, амьд гэдгээ мэдрэх гэж ирдэг байхгүй юу? Юу вэ гэхээр хүн чинь уйлж ээж, унжж ээж, гомдж ээж, дурлж ээж, хайрлж ээж, хаягдж ээж амьд гэдгээ мэдэрдэг байхгүй юу? Амьд буюу би бодгаал гэдгээ ойлгодог. Тэрнээс биш дандаа ингээл нэг зүгээр л бүх юм нормал те нэг сөв дээшээч доошооч дундаж төвшөнд байгаа хүн бол амьд гэдгээ бүр мартцсан байдаг. Яа одоо юу гэдэг одоо гоё гэдгээч мартчихдаг, сайхан гэдгээч мартчихдаг, өөрт нь ямар ур чадвар байгаагаа ч мартчихдаг. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө сүнсээрээ мэдэрч ээжтэй уйлж ээж, унжж ээж, гомдж ээж, хайрлж ээж, хатуу үг сонсч ээж, зөөлөн үг хэлж ээж, өөрийг нь үнэхээр гомдоосон хүнийг уучлж сурж ээж, өөрийг нь үнэхээр одоо зовоосон хүнийг хайрлж сурж ээж тэр чин сүнс нь баярлж байгаа. Сүнс бол тэгэхээр мэдрэмжтэй байхаар дотоод одоо мэдрэмж зүүн сонгоо ажилуулахаар өөртөөгөө амьд юм шиг харьцахаар сүнс баярлдаг. Сүнсийг хөгжүүлээ, баярлуулъя гэвэл та бясалгалд яв, уучлалт сур, уйлж сур, мэдэрч сур, хайрлж сур, өршөөж сур. Ингүүл таны сүнс бол маш их баярлна. Ингэснийхаа хэрээр илүү одоо зүн сүнтэй, илүү мэдлэгтэй болдог. За ингээд сүнс баярлцсан, одоо махан бие баярлцсан те махан бие гоё болгоцсон хэдүүлээ. Тэгсэн чинь сүнсээ айгуу гоё уучлалдаг, өршөөдөг, хайрладаг болгоцсон гэж бодъё л та. За тэгсэн чинь болцсон юм уу? Ингээд болоо биш юм уу? Үгүй ээ. Тэгсэн чинь мэдлэгийн бие буюу таны
Мэдлэгийн бие өөрөө бас ингээд тархин бие те. Тархич нь угаасаа тантай бас холбоотой штэ. Шийдвэр гаргахад тантай өдөр болго ярилцчихин. Мэдлэг гэдэг энэ биеийг хүн өөрөө хөгжүүлж, ур чадвар нэмж сайжруулж болдог байхгүй юу? Хүн багаасаа мэдлэггүй төрж болдог. Гэхдээ одоо тэ өөхөх хүртэл энэ замдаа асар их мэдлэгийн далааг өөртөө цуглуулж болдог. Ийм бие ямар вэ гэхээр яг нөө махан бие чинь бүх одоо эд эсэнд болчинтай хүн одоо 100 хэдэн мянган булчинтай гэдэг байлээ 120 эд ястай хэдэн мянган булчинтай гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ энэ олон булчингуудаа бид нар хөгжүүлж болдогтой адилхан мэдлэгийн бие хүн ном уншиж, сургууль сурж, амьдралдаа олсон мэдлэгээ анализ хийж, дүгнэлт хийж, бодож, таньжиж мэдлэгийн бие хөгжүүлэх боломжтой байдаг. Тийм учраас бидний нөгөө 3 дахь хүүхэд бол мэдлэгийн бие буюу тархин бие байхгүй. Энэ тархин бие чинь бас баярламаар, бас ухамсарламаар, бас нэг мэдэрмээр байгаа даа шүү дээ. Та махан бие хайрлчин тархин мэдлэгийн биенд ямар ч хамаагүй. Сүнсэн бие хайрлсан чинь мэдлэгийн биенд ямар ч хамаагүй. Энэ гурав чинь гуруула тусдаа мөртлөө нэг биеинд оршоод байгаа байхгүй юу? Таны дотор оршоод байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө мэдлэгийн бие хайрлнаа. Хайрлахын тулд яах вэ гэхээр мэдлэг гэдэг бол ерөөсөө юм мэдчихэж, таньжээж, суржээж, боловсрожээж, ухаан оржээж хөгждөг зүйл гэдэг байхгүй юу? Тэгэхээр та ном уншаад, тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд, сургалтанд хамрагдаад, өөрийн ур чадвараа хөгжүүлээд, ярих ур чадвараа сайжруулад, хүн хоорондын харилцаагаа ухамсарлаад, түүнийгээ хүндэтгээд, бичиж сураад, ярьж сураад, мэдэрч сураад, ойлгож сураад ингэхээр тархин бие сая баярлдаг. За ингээд тархин бие хөгжүүлсэн, мэдлэгээ тэлцсэн, сүнсэн бие хөгжүүлсэн, мэдрэмжээ тэлцсэн, махан бие хөгжүүлсэн, гоо үзэгсэн, дүр төрхөө олдсон хүн бол төгс golden ration харьцаа буюу дотоод гэрлээ асааж чадсан хүн гэж одоо явдаг. Дотоод гэрлээ асаасан хүн ямар байдаг вэ гэхээр өөрийн сүнсний гэрлээ мэдсэн хүн чинь амьдралынхаа гол замыг олцсон, гол зарчмаа мэддэг те. Тэр замаа өөрийнхөө одоо амьдралынхаа гол дүр нь болгоод явж идэг. Хин нэгний амьдралыг хин нэг амьдралдаа оруулж ирээд тэрийг гол дүрээ болгочихсон биш. Эсвэргээрээ өөрийн энэ амьдрал, өөрийн энэ мэдрэмжээ гол дүрээ болцсон. Тэ өөрийнхөө амьдралыг бүр ингээд атгаад авцсан хүний хэлж байгаа. Ийм хүн яадаг вэ гэхээр бусдаа зөвлөгөө өгдөг, бусдаа мэдлэгээ шеэрлдэг, бусдаа мэдлэгээ түгээдэг. Гэтэл одоо энэ дэлхийн ертөнцид эргэн тойронд бид нар инфлюенсерч гэдэг юм уу одоо ингээд олонний танил сайн сайхан хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг энэ 3 бие хөгжүүлсэн мөгөө тарахаар зарим нэг нь хитрхи махан бие хөгжүүлсэн, зарим нэг нь хитрхи сүнсэн бие хөгжүүлээд ингээд явцсан, зарим нэг нь хитрхи мэдлэгээ хөгжүүлсэн. Ингээд 3 салцдаг нөгөө юм. 3 салцсан хүмүүс ирэмдэг зэрэмдэг харагдаад байдаг. Гаднаасаа нэг гой үзэсгэлэнтэй сайхан мөртлөө яриа хэлэн бэлэн болоогүй тий. Одоо хүнтэй харилцааны хүн хоорондын харилцаа суралцаагүй, хүнийг дайрж давшилдаг, доромжилдаг ч юм уу те. Ууг нь тэр хүн махан бие хөгжүүлсэн одоо хүн гаднаас арахад сайхан үзэсгэлэнтэй гэхдээ дотоод нөгөө хоёр бие байдаг гэдгээ мэддэггүй юм уу? Эсвэл мэдсэн чи яаж арчилгаа мэддэггүй юм уу? Ийм байдаг байхгүй. Ингээд тэгэхээр нийгэмд ч айгүй хэм тэнцвэргүй юм, эрэмдэг зэрэмдэг хүмүүс айгүй их байна. Эрэмдэг зэрэмдэг гэдгийг би махбодын хувьд хэлээгүй шүү. Би оюун санаа, мэдлэг, өв дэгш байдлын хувьд хэлж байгаамаа. Хүн яг ингээд бүх зүйл нь төгс олцсон хүн чинь гаднаасаа харахад ингээд ойлгомжтой байдаг байхгүй юу? Өөрийгөө олцсон, ярианы дүр төрх, хүн хоорондын харилцаа, амьдралын зорилго, хүнд туслах, хүнд одоо энийг түгээх ёстой, шеэрлэх ёстой, бүтээх ёстой, хуваалцах ёстой гэдгээ мэддэг болсон ч юм уу те. Ийм ингээд 3 биеийн гуруулаа өгцсөн хүн бол яг одоо манай Монголд нин үгүй хэлэхэд маш ховор байна. Миний харж байгаагаар тэгж харагддггүй. За зарим нэгэн сүнслэг багш нар байдаг. Айгу сайхан зүйл ярьж гин гэхдээ тэр хүний махан биеийн бэлэн болоогүй. Айгу их таргалтай ч юм уу. Эсвэл хитрхи тураалтай ч юм уу те. Одоо килмит. За тэгэнгүүт сүнслэг мэдрэмж нь айгүй өндөр юм шиг мөртлөө мэдлэгийн биеийн бэлэн болоогүй. Нөгөө сүнслэг мэдрэмжээ мэдлэгийн бие рүүгээ хувиргаад яриад тайлбарлах гэхээр хин ч ойлгохгүй, утга учиргүй, ойлгомжгүй галзууслаатай ярьж байгаа юм шиг яриад байдаг те. Эсвэл нөгөө нэг сүнслэг чадвар мэдрэмжээ айгүй гой хүнтэй хуваалцах гэхээр хитрхи эго нөгөө сүнсний эго нудлаад би намайг шууд, намайг хайрал, намайг ингэ гэдэг ч юм уу. Ер нь ингээд хүмүүсийг та нар маань ингээд сайн харахлаар энэ хүн чинь нэг иймэрхүү байгаад байгаа юм биш үү? Болоогүй байгаа юм биш үү? Болохгүй байгаа юм биш үү гэдгийг бол ойлгодог болдгоо. Энэ бас нэг төрлийн нэг одоо бас хүний энергийг бас уншиж сурж байгаа сүнсний мэдлэг чадвар өсөж байгаа хэлбэр байдаг. За ингээд энэ 3 бие хөгжүүлээд цаашаа явъя гэж бодъё л та тийм. За одоо та энэ ярианаас аль бие та хамгийн их хайрлсан байна? Аль бие хамгийн их хайрлаагүй байна? Аль нь танд дутагдaltaй, аль нь танд илүү болоод байгаа вэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. За аль нэг нь илүү болоод ирэхээр за хүний хоёр нүд байхад нэг нь том, нэг нь жижиг байвал баланс алдагдаад хүн одоо тий
зөв дүр төрхтэй харагдахгүй. Хүний дүр төрх, царай, бие сэтгэл чи яг ийм өв тэгш буюу яг баланс нь таарсан хитрээгүй байхдаа үзэсгэлэн гоо харагдчихэдэг. Аливаа юм ингээл хитэрчглээрэл нэг жоохон эвгүй сэтгэл төрүүлдэг штэ тий. За жоохон тэгсэн байна да гэд бодогддог. Яг тэрнтэй адилхан та өөрийнхөө одоо хитрхийн мэдлэгийн бие хөгжүүлсэн байдаг. За 7-8 хилтэй, айгуу гой мэдлэг боловсралтай, доктор, профессор хамгаалцсан тий. За тэгээ юм ярихаараа өчи над үгээ буруу дуудаж чинь. Над үг чинь буруу дуудагдаж чинь. Ингэж дууддаг юм. Өчи тэр намайг уншаагүй мөө гэл хүнтэй шууд мэдлэгийг нь л асууна. Ягаад гэвэл тэр хүн мэдлэгийг л мэддэг учраас хүнээс юу хардаг вэ гэхээр энэ хүн мэдлэгтэй энүү л гэж харна. Мэдлэгтэй энүү гэж харахаар амьдралд чинь зөндөө хүмүүс байна. Өчнөө болон тэр мэдлэгийг цуглуулж болох боломжтой боломжгүй янз бүрийн хүмүүс байгаа. Тэгэхээр даргад мэрэгэн хандаж чадахгүй. Мэдлэггүй юмтай би юм ярихгүй. Би ийм мэдлэг боловсролгүй юмнуудтай найзлдаггүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү хандлага гаргаад идэг. За тэгсэн чинь сүнсэн бие хитрхи хөгжүүлсэн сүнс өдөр одоо юу байдэ миний одоо уучлаа хайрлын өршөө гэдэг хүмүүс ганцхан тэр бие мэддэг тэр биеэл хайрснасаа болоод бас айгуу сони одоо далийн мөр юм шиг болцсон явж байгаа юу гэхээр юм л болгоод уучлаач өршөөч хайрлаач зарим юм дээр шудрах хэлнэ штэ. Зарим юм дээр хүн үнэхээр ингээд тэнийг мангар агаад болохгүй байвал аргад мэрэгэн хандаж зарим юмыг хатуу хэлж, зарим юмыг зөөлөн хэлдэг. Дандаа зөөлөн, дандаа уучлал гуйж, дандаа хайрлна гэж байхгүй. Энэ нь өөрөө сүнсэн бие асар хөгжүүлцээд байгаа гэсэн үг биш. Аргад мэрэгэн хандах буюу хизээн нь хатуу, хизээн нь зөөлөн, ямар энергитэй хүнд нь хатуу, ямар энергитэй хүнд нь зөөлөн, ямард нь шууд бус аргаар хэлэх вэ гэдгийг тэр хүн өөрөө боловсрж иж өөрөө олж мэддэг байхгүй юу. Тэгэхээр чин одоо тэр сүнсэн биеийн хитрхи хөгжсөн мөртлөө бусад бие хөгжүүлээгүй хүмүүс бас ингээд доголдолтой хагаад байдаг. Борог бие оруулчлаа, шорог бие оруулчлаа, дэлхийн ертөнцийг би бараг тэгчлээ энэ төр гэдээ яриад байдаг. Тэгэхээр бүх юм баланстай байна гэдэг бол энэ амьдрал дэлхийн ертөнцийн хамгийн гоё жор. Дэлхийн ертөнц ингээд өөрөө цаанаасаа юмаа баланстай байлга, тэнцвэртэй байлга. Тэхгүй бол та ингээд далийн мөр юм шиг болно гэдгийг угаасаа бүх цэцэн цэлмэг багш нар бичээ тэмдэглээд үлдээсэн. Үүнийг цэцэн цэлмэг бүх багш нар хүлээн зөвшөөрсөн. Миний сүнс цэвэр, миний бие цэвэр, миний тарих цэвэр ах юм бол та жинхэнэ өөрийгөө олсон гол замаа олсон хүн. Өнөөдөр та тэгэхээр ингээд бидний одоо хүн чинь зарим хүмүүс араа ингээд сүнслэг мэдлэг нь хөгжчихөөр өөрийнхөө махан биеийг хайчдаг. Юу гэхээр байгаадаа сэтгэл ханы нүүр амаа юу бодож яах энэ бол хүсэл шунал те хүсэл шунал бусдыг ингээ бусдад гоё харагдах гэсэн хүсэл шуналтай хөтлөгдөөд ингээд явж тэхгүй бид нар зүгээр л бараг тааран хувц өмсөд модон уул юм хор сууж явах хэрэгтэй юм шиг одоо юм сүнслэг багш нар зарим нь ингэж тайлбарлах тохиолдол гардаг. За уучлаарай. Өнөөдөр бид нар агуу дотор амьдрахгүй нийгэм буюу энэ нийгмийн бид нар чинь өөрсдөө сүргийн амьд, сүргээрээ амьдардаг, олуулаа амьдардаг. Тэгээд нэг нэгэнтэйгээ байж аж мэдрэмж авч аж амьдралд суралцдаг. Нэгнээсээ гомдж ээж, нэгэндээ уйлж ээж, нэгэндээ дурлж ээж, нэгэндээ хаягдж ээж энэ сүнслэг чадвар маань ингэж өдөр бүр хөгжиж явдаг. Хизээч тавал юм хорт гав ганцаархнаа байж байгаад ингээ бүх зүйлийг сурж ойлгоно гэж байхгүй. За яг хөө бяцлаглалын ачаар тий агуулan бяцлах, ажиглан бяцлах энэ аргуудыг ашиглан хүн амьдралын мөн чанарыг таньдаг үе байсан ч одоо бол тэр үе чинь бас өөрчлөгдсөн. Юу вэ гэхээр нийгэм хит хитэн мянган жилээр өөрчлөгдөж явж байна. Тэр үед ууланд бяцлагжаад гэгэрдэг байсан үеүдээс шал өөр одоо орчлын ертөнц өөрчлөгдөж явж байна. Тийм учраас байгаа орчноо мэдрээд махан бие ч гэсэн хайрлах ёстой гэдгийг одоо л энэ сүнслэг багш нар одоо л энэ бяцлал гэдэг юм илэн далангуй эхэлж байна. Бараг зарим нь бол бараг хэлэхгүй дээ одоо бараг хүн царайд самрамаатай дотоод сэтгэл чухал гэдэг. Үгүй шүү. Царайд чухал шүү. Хүн угаасаа царай шиг л сэтгэдэг үсттэй ер нь хүн өөрийнхөө энэ алга дарам те алганы ингээд гартаагаа адилхан энэ жижигхэн нүрээ арчилж чадахгүй, тордож чадахгүй, халамжилж чадахгүй, хайр өгч чадахгүй бол юу нөгөө өөр хүнийг харьлах, юу нөгөө өөр хүнийг халамжлах, юу үр хүүхдэд асрах тэр чинь ингээд одоо бараг залхуутай ажил болно бараг ингээд тэрэнд тэр овсгоо самбаа нь хүрэхгүй байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө л нүур одоо дүр төрх өөрийнхөө биеийг гоё авч явж эргэн тойрондоо бусдыгаа гоё авч явах тэр ухаан ухамсарчин одоо орж ирнэ штэ тий. Тэгэхгүй өөрийгөө ч арчилж чаддгүй юм бол өөрөө л бусдыг арчилна гэдэг талаар яриад ч хэрэггүй байхгүй. Тийм учраас хүмүүс чи хөгжөөч, чи боловсрооч, чи өөртөөгөө ажиллаач, чи дасгал хийгээч, чи ном уншаач гэгээд чи гурван бичин гуруула хоосон байна. Чамтай юм ярихад хоосон байна. Чи жоохон чанартай болооч гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ойлгодгоо тий. Би байгаагаараа л байна. Юу байгаагаараа байна. Дэлхийн ертөнцид байгаагаараа байдаг юм юу ч байхгүй. Бүх юм хувьсах шин чанартай. Бүх юм өөрчлөгдөх шин чанартай. Та өөрчлөгдөж ээж, сайжирч ээж, шинжлэгдэж ээж, сайхан болж ээж энэ амьдралынхаа сүнсний зорилгоо олно. Сүнсний сургаалаа олно. Сүнсний хээгээд тодруулна. Мөн гэрлээ, сүнсний гэрлээ асаанаа. Тэгэхээр энэ дээр хүмүүс маш буруу ойлгодог. За бас нэг юм буруу ойлгодог юм байна. Байгаадаа сэтгэл хана гэж. Энийг бүр бурхан минь бүхэн бүр энийг ойлгох ёстой гэж би бодож байна. Юу вэ гэхээр та
аан гэд уун гэж байгаарэ. За өнөөдөр та жижигхэн гэр оронд те амьдрал ахуйчин санхүүч хүрэлцэхгүй, өртөө ширтэ, хүссэн хоолоо идэж чадахгүй, хүссэн хувцас өмсч чадахгүй байна гэдэг бол та тэр эмийг байгаадаа сэтгэл ханах ёстой гэж сэтгэл ханж ийн гэдэг бол та 3 энергийн шилжилт гэдэг зүйлийг мэддэг юм байна. Тамаас, Раджас, Свати гэдэг энергийн төвшин гэдэг зүйлийг ойлгохгүй гэгэрсэн төгш багш нартаа өөрийгөө харьцуулаад хатуухан хэлэхэд балаараа сууж байгаа юм байна гэж би хэлмээр байгаа байхгүй. За тэгэхээр байгаадаа сэтгэл ханана гэдэг чинь 3 төрлийн энергийг бид нар давтсан байх ёстой маа. За нэгт нь тамаас энерги. Тамаас энерги гэдэг бол хүн төрлөختөн угаасаа хүн болоод төрхөөрөө өсдөг, үрждэг, иддэг, уудаг. Энэ бол анхан шатны бидний хэрэгцээ. Идмээр байдаг, уумаар байдаг тий. За мөн одоо бохирдлоо гаргамаар байдаг, шимээр байдаг, ямар байдаг гэдэг ийм одоо угаасаа ийм энерги дээр төрдөг. Энэ бол доод энерги гэж үздэг. Идэж, уух, цадах, мадах нэг тийм хүний гэгэрлийн төвшин биш. Энэ бол зүгээр л хүнд анхаар шатанд өд хорхоор шавьж идчихлээдэг, уучлаадаг, тий ингээ бохирдлоо гаргаж лээдэг ийм. За энэн дээр бол ингээд би өстө гоё идчихлээ, гоё уучлаа гэдэг юм тий. Одоо тэр бол зүгээр л түнд анхаар шатны мэдлэгчтэй гэдэг шиг анхаар шатны энерги багхгүй юу. Тэгэхээр хүн болгон тамаас энерги дээр ингээд байж идэг байх одоо үе байдаг. Иддэг, уудаг, өмсөх зөөх хэрэгцээний ийм энергитэй үе байдаг. Энэ тамаас энерги дээр хүн идэл угаал унтаал дээш хараад хэвтээ дэвэл тэгэл та амьтантай ялгаагүй л болно. Гэтэл энэ энергиэс дараагийн энерги рүү шилжих хэрэгтэй байдаг. Дараагийн энерги нь бол раджас энерги буюу хүсэл тэмүүлэлтэй болох, амьдралын зорилготой болох, альва ямиг танин мэдэх эхлээд тавих энерги багхгүй юу? Тэгэхээр тэр энерги чинь нөгөө бидний ажил дээрээ амжилт үзүүлэх, нөгөө санхүүгийн одоо хүссэн байраа, машинаа авах тэр энерги багхгүй юу? Тэрийг авж иж хүн чинь сэтгэл ханана үсттэй. За дээрэс нь мэдлэгтэй болохоос хэл сурхаансан гэж бодвол хэл сурах те. За эсвэл би гоё фитнест яваад бие хөгжүүлэх гэсэн ч гэдэг юм уу. Танд ямар хүсэл сонирхож одоо байж болно. Ямар ч хамаагүй хүсэл сонирхол байж болно. Материалог болон мэдлэгийн болон одоо сүнсний ямар ч хүсэл байж болно. Ямар ч байсан танд хүсэл тэмүүлэл байх ёстой. Тэр раджас энерги дээр хүн хүсэл тэмүүлэл зоригтой байгаад тэр зоригтой хүрчээр хүний сүнсний мэдлэг тэлнэ, ухамсар тэлнэ, өөрөөрөө бахарх нь, өөрийн амьдралын суурь одоо бий болж эхэлнэ. Амьдралын энергийн суурь бий болж эхэлнэ. Ингээд хүн чинь өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлсэн хүн чинь дараагийн шат руу автоматар шилжинэ. Свати энерги рүү автоматар шилжинэ. Свати энерги гэдэг нь уучлах, нэгүсэх, байгаадаа сэтгэл ханах нөгөө нэг амар амгалангийн энерги багхгүй юу? Тэгэхээр чи хүн хүсэл тэмүүлэлтэд хүрсний дараа тэр свати энерги рүү шилждэг болохоос ш өнөөдөр юу ч хийгээгүй, юу ч идэж мэдэхгүй те хүсэл сонирхлоо мэдэхгүй ээжснаа шууд уучлалдаг, өршөөдөг байгаадаа сэтгэл хандаг гэдэг бол таавал залхуу юм байна. Таавал гэрэл рүү тэмүүлдэг юм байна. Та хүсэл тэмүүллийн хараас явдаг нөө залхуу хүмүүсийн баг нөгөө нэг юу болчиход байгаа байхгүй юу лээ? Өөрийгөө бамбаа хийх үг болчиход байгаа байхгүй. Нөгөө нэг гоё тайлбар, нөгөө нэг гоё сүнсний мэдрэмж чинь байгаадаа сэтгэл ханаа гэдэг юм болчиход байгаа байхгүй. Та юу яриад байгаа юм? Байгаад зүйл чинь танд те бүгдийг өгч чадахгүй. Анхан шатны чи идэх, уух, орон байр буюу өөрийгөө аюулгүй байдлаар хамгаалах те гоё хүснээ өмсөх, хүснээ идэх хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бол та байгаадаа сэтгэл ханж болохгүй. Та хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Зоригтой байх ёстой. Та тэр зориг буюу раджас энэ энергийг өөртөө бүрдүүлж иж тэрэндээ хүрсний дараа цаашаа хүн цэвэр ариун болдог байхгүй юу? Хүсэл тэмүүлээ биелүүлсэн хүн бол бусдад тусалмаар, уучлмаар, өршөөмөр, хайрламар өстой агууд очиод бяцлаглаа хийгээ сууж ямаар эсвэл өр хөвгтүүдээ сайхан үлгэр яриа сууж ямаар болдог байхгүй юу? Тэгсэн чинь энэ нийгэмд хүмүүс юу ч хийж үзээгүй, ямар ч зориг өөртөө тавьж үзээгүй, тэр зоригтой хүрж үзээгүй хүмүүс одоо өдөөс би байгаадаа сэтгэл хандсан хүнэлтэй гэж яриад байгаа юм. Та чи яагаад төгс гэгэрс үнтэй өөрийгөө харьцуулдаг вүлээ? Та чи одоо юунд хүрж, юу биегүүлж, юу болгож сүнснийхээ зорилгыг яаж болгосон гэж ингэж хэлж суугаад байгааг би ойлгохгүй байна. Тийм учраас энийг өнөөдөр бүр яг хэлье юу гэж хэлье гэж бодсон. Зарим хүмүүс тамаас энерги чи хамгийн одоо наад захын идэж уух, унтах, идэх одоо хүний бие чинь ядчил аюулгүй байдалд амьдрах хэрэгтэй байхгүй. Нар шар бороо цастай энэ дэлхийн байгалийн янз бүрийн үзэгдэл болно шүү дээ. Тэрэн дотроо бид нар чинь аюулгүй амьдрах хэрэгтэй эцтэй. Тэгэхээр чин гоё орон байраар хангана эцтэй. Тэгэхээр орон байр гэхээр нэг 5 антаг гэр ч юм уу эсвэл нэг юм уул нэг одоо юу гэдэг бургас мургас урц мурцанд амьдрахгүй үстэй. Энэ нийгмэд байгаа та чин тухтай, сайхан өөрийнхөө амьдрахыг хүсэж байгаа хороолд, өөрийнхөө амьдрахыг хүсэж байгаа байр самд амьдрмаар байгаа үстэй. Тэгчээд ингээ раджас энерги буюу хүсэл тэмүүлэлтэй болох юм ойлгохгүй. За зүгээр би өстө хүн шиг тэгж мухаар шуналтай амьдрахгүй. Тэрийг шунал гэж андуураад байгаа байхгүй юу? Уучлаарай бүү эндүрж андуур. Надад нэг сайхан орон гэрэн байхад би тэ өөртөө хэрэгцээгүй зүгээр шуналаас 10 байр аваад 80 байр аваад одоо нөгөө хүмүүсийн монголчууд хэдэн одоо үл хөдлөлтөй ингээ тоосон чи нэг хүн 80 хэдэн байртай байсан гэжтэй. За тэр бол
бизнесийн зорилготой байж болох ч гэсэндээ өөрөө тэр 80 хэдэн байранда зэрэг амьдрахгүйгээс хойш энэ бол одоо шунал олоо явчихж байгаа байхгүй өөрийн байгаа одоо энерги бүр ингээл байгаа мөнгөө өсөхгүй л яа штэ хангалттай төвшөнд хүрсэн болол тэр одоо зүйлүүдийг авсан байлгүй дээ те гэхдээ тэр нь хангалттай санагдаад байгаа зүйлийг хүсэл шунал илүүц гэж яриад байгаа болохоос байхгүй юм а бүтээгээгүй юмыг хүсэл шунал гэж ярихгүй байгаа байхгүй байхгүй юм а бүтээн штэ бүтээжээч та тэр гэрлээ олно штэ ертөнцөө олно өөрийнхөө сүнсийг мэдэрнэ ядаж таны сүнс чинь нөгөө нэг зориг тавьчаа тэр зорилгын ард тавьжээж би ямар хүчрхэг сүнс вэ те би одоо ямар хүчрхэг дотоод хүчтэй юм бэ би яаж энэ ард гарч чадваа гэж сэтгэлийн таашаал мэдэрнэ үсттэй тэгсэн чинь энэ нийгэмд одоо сүнслэг багш нар ч гэсэн аягүй сонин тайлбарлаж байна тань дээр та хэрвээ сүнслэг багш бол та хэрвээ хүн үздэг хардаг хүн бол та тань дээр орж ирж байгаа хүмүүсийнхаа төвшинг тогтоо тэр хүмүүсийнхаа аргад мэрэгэн андаа доошо энергитэй байгаа хүмүүст нь зориг хэлж өг дээшээ энергитэй хагаад нь амар амгаланг зааж өг яагаад бүгдэнд нь амар амгалан гэж яриад эсвэл яагаад бүгдэнд нь зориг гэж яриад эсвэл яагаад бүгдэнд нь бүх хүн ижлэх юм уу бүх хүн яг одоо ингээд бүх одоо нэг төвшөнд явж байгаа юм уу үгүй шүү дээ хүн болгон өөр төвшөнд явж байна. Тийм ч учраас би хүний энергийг нь хараад, бичгийн хэвийг хараад, амьдралыг нь хараад, амьдралын кодыг гаргаад энэ гурвын хооронд нь авцалдуулж агаад таны яг одоо байгаа энергийн төвшнгөөр шалтгаалаад та ингэх хэрэгтэй үе дээрээ явж байгаа юм байна гэж тайлбарлаж өгдөг байхгүй юу да. Тэгээд тэр хүн чинь дандаа тэр энерги дээр гацхгүй штэ. Тэгвэл би яг одоо ингээд та ажил чинь чухал байгаа юм биш үү? Эсвэл яг одоо та өөрөө чухал байгаа юм биш үү те? Яг одоо та амьдрал чинь чухал байгаа юм биш үү гэхээр тэр хүн тэрнлүүгээ фокуслаад тэрнийхээ ард гарчаар дахиад өөр зорилготой, дахиад өөр мэдрэмжтэй, дахиад сүнс нь өөр зүйл рүү чиглэн явдаг байхгүй. Тэгсэн чинь одоо энэ дэлхий дээр нөгөө байгаагаараа л байгаа юмдаа сэтгэл ханы өөрийгөө одоо тарганч байсан, өвчтөйч байсан, одоо одоо үс гизг нь одоо муухай олцсон ч байсан. Би байгаагаараа л би одоо ингэж төрчихсөн юм чи яах вэ гэд хачи юм яриад байгаа. Үгүй сайжруулдаг юм уу те илүү гоё болгодог юм уу өөр боломж байхгүй юм уу өөрийгөө улам өсөө зөв те арьсаа зөв дотоод мэдлэгээ зөв стил юм чи ядаж олдох юм яг та одоо би махад төрсөн ямар нэг өөтэй гэж олон би хүн хилдэг штэ хүн болгон ямар нэг өөр ингэс өөтэй төрдөг өөгөө дарж чадаад хүн болгон ямар нэгэн давуу талтай төрдөг давуу талаа тодруулчаар энэ дэлхий дээр хүн болгон үзэсгэлэн те хүн болгон гайхалтай хүн болгоны дуу хоолой маш гоё тослог өөр ингэсэн өрмөц төрдөг. Юу вэ гэхээр хүний дотоод дуу хоолойны өнгө гэдэг бол хүний дотоод сүнсний чадвар байхгүй. Тэгэхэд тэр хүн би цаанаасаа муухай хоолойтой төрсөн юм яриад байдаг. Үгүй шүү дээ. Дасгал хийлдэ. Мантра уншилтаа, хоолон чакрага итгэжүүлдэ, хоолон хүртэйгээ ажиллалтаа, хүнтэй чин сэтгэлээсээ ярьж байгаа ямар ч хүний дотоод тэр мэдрэмж, энерги нь гоё сонсогддог. Зөв юм ярьж байвал тэр хүн ямар ч хоолойтой байсан гоё зөвл сонсогдоод тэр хүн дурлдаг байхгүй. Гэтэл нэг буруу зүрх манайх гоё хоолойтой, нэг гоё бедрүү хоолой молоор ярьж яад утгагүй сонсогддог үстэй. Манай миний таньдаг найз нөхөд ингээл хоолойгоо амар бүдүүн болгоод байдруу ярих галж үжилж мижиглэл бид нар хараа шууд мэдчихэв. Яаж яриад байгаа юм бэ чи зүгээр өөрөөрөө байлдаг гэж хэлдэг үстэй. Тэгэхээр тийм л байх ёстой гэсэн үг ээ. Тэгэхээр өөрийн дотоод ариун гэрлийг үүсгэж тэ өөрөө өөртөө ажиллахын тулд та зүгээр л байгаадаа сэтгэл хана тэгээд энэ байгаа юм гэхээс илүү байгаагаа сайжруулна, тордно, тослно. Тэгээд сэтгэл хандсан төвшөнд очиод за одоо би болно гэдэг аахгүй юу. Тэрнээс биш юу гэж төгс гэгэрсэн. Та ингээд тэр төгс гэгэрсэн багш нарын сургаалыг уншаа. Төгс гэгэрсэн багш нар чинь ихэвчлэн дандаа юм одоо хаад ноёдтэй эрхэс дээдэс дандаа язгууртай айл баяатан худалдаа чинь төрдөг аахгүй юу. Яагаад гэвэл тэр чинь сүнслийнхаа аяллыг хийгээд өмнө нь ядуу зүдүү янз бүрийн үзэж хагаад яг гэгэрх төвшөндөө ойртоод ирэхээр амьдралын аягүй дээшид төвшөнд төрдөг. Санхүү буюу одоо материалын байдал санаа зовхгүй зөвхөн сүнсний одоо зам руугаа орох тэр ингээд хувь заяа ингээд бүрэлдчихдэг аахгүй юу. Тийм ингээд тэгж төрөөд бурхан болцсон хүмүүстэй харьцуулаад би байгаадаа сэтгэл хана гэх тэр хүний хамгийн сүүлд хэлсэн сургаалыг нь сонсоод тэр сургаалыг нь дагаа явж явах юм. Тэрний ч өмнө тэр хүн зөндөө олон энэ бурхад чинь зөндөө олон юм зааж байгаа. Тэр бурхад өөртөө бурхад болохгүй явж байхдаа хүсэлтэй, тэмүүлэлтэй, зоригтой явж байгаа эцтэй. Хамгийн сүүлд нь гэгэрхтэй гэгэрээ гэсэн бодлоо хаяа. Тэгээд гэгэрээ гэж одоо бурхан багш сэтгаарда хамгийн сүлд юу гэгэрхгүй байгаад гайхаад байсан чинь гэгэрх хүсэл шунлаа буюу энэ гэгэрээ гэсэн зорилгоо хайжээж би гэгэрх юм байна гэдгийг ойлгоод тэр зорилгоо хаяад гэгэрдэг. Тэнгүүд хүмүүс энийг юугаар ойлгочдаг гэхээр хүсэл шунлаа хаяа хүсэл шунлаа. Хөөе тэр гэгэрх чаад төвшний юмтай өөрийгөө харьцуулахгүй. Та өнөөдөр өөрийнхөө одоо махан биеэд одоо хөгжүүлнэ, сүнсэн биеэ хөгжүүлнэ, тархин биеэ хөгжүүлнэ. Энэ гураа хөгжүүлээд golden ration буюу өөрийгөө олсон тэр замаараа явж байхдаа өөртөө зориг бий болгоно. Зориг одоо хүсэл сонирхол зориг тавьж ээж тэр хүсэл сонирхлынхаа ард орж иж нийгэмдээ хэрэг болно, гэр бүлдээ хэрэг болно, сүнсний тойрогтой хэрэг болно. Тэгжээж та цаашаа амар амгалан байх уу яах уу гэдэг ярина штэ. Тэгэхгүй гэр бүлдээч нэмэр болж чадаагүй те өөрийнхөө тойрогтойч нэмэр болж чадаагүй өөрийнхөө ертөнц сүнсний утга учир ойлгоогүй ээжиж юун байгаа да сэтгэл ханах юун өөрийгөө яаж хайрлах вэ марлах вэ яриад яваад байх ийм юм болчихж байгаа байхгүй юу.
сүүлийн үед одоо би бүр ингээд энэ их мэдлэгтэй та ядчил миний л одоо видео YouTube руу ороод хараа. Миний видеод одоо бараг 300-аад бичлэг байгаа. Хэдэн мянга одоо 80 идэх би ингээд дугаарлаад явдаг байсан. Одоо бараг 80 90 дугаар нь болж байгаа хаа. 90 эдэн лайв байна. 200 300 бичлэг байна. Зөвлөгөө арга чарга байна. Та зөвхөн миний имийг үзэхэд л мэдлэг чинь тэлтгэрээ тэлхээр тийм их мэдээллийг ярьчаа сууж байна. Гэтэл ганцхан би яриаггүй. Өчнөө болон зарим нэг копиддаг багш нар нь зарим нэг өөрийнхөө дотоос үнсээрээ хийдэг бүх ингээд янз бүрийн ур чадвартай ур чадваргүй гэд бүх хүмүүс энэ талаар ярьж байна. Би ч одоо энэ өөрийгөө хайрлах талаар хүмүүс бараг ойлгоцсон бараг ингээд бүр дээд түвшинд явж байгаа ах гэж бодоод ойлгож байгаа гэхээр дахиад орж ирж байгаа хүмүүс өөрийгөө яаж хайрлах уу гэдээ ороод ирэх юм. Тэгэхээр энийг одоо урт сонсоогүй, энийг одоо урт ойлгоогүй мө гэж бараг хэлмээр хурд дэлхийн ертөнцийн цаг хугацаа хурд гэдэг юм аягүй чухал штэ. Одоо тэгээ төвс гэгэрсэн багш нартаа бас өөрийгөө харьцуулнаа. Битгий юунд ч яар болох юм болдгоороо болно гэдэх юм. Үгүй тэр хараа амьдралын зам ёсыг би мэдчихээн хүлэн зөвшөөрж байна. Амьдралын зам ёс угаасаа болох юм болдгоороо болдог. Цаанаасаа таны оролцож чадахгүй юм гэж байдیں۔ Гэтэл таны өөрийн оролцож чаддаг юм гэж байдаг байхгүй юу? Та өөрөө хурдаа нэмж болно. Та өөрийн чадвараа нэмж болно. Та өөрийгөө хөгжүүлж болно. Та хичээж болно ш. Тэгэхэд юу болдог юм болдгоор болоо гэж суугаад хаад яаж болох юм бэ? Тэр чинь болохгүй штэ. Тэгээ 2 жил, 10 жил, 30 жил яг нэг юм дээр гацж байгаа мянга 100 хүмүүс байна. Өнөөдөр би над дээр орж ирж байгаа 2 жилийн өмнө орж ирж байгаа их чинь жоохон ширүүн хүн хатуу хэллээ. Би өөр нь хизээч одоо хүнд нэг юм хатуу ширүүн хэлтгүү л дээ. Аль болох тайлбарлаж ингээ аргадаж хэлдэг. Гэхдээ нэг тохиолдолд нэг таардаг хүмүүс өдөр те. Бүр тохиолдолд бүр загнаа ичмар. Яг тийм орж ирж байна. Юу вэ? 2 жилийн өмнө ярьжсэн юм яриад орж ирэхээр би бол гайхчихна. Тэгээ намайг харахаар миний ингээд лайвыг үзчихэл байгаа харагддаг. Би тэр хүний овг нь айгуу содон. Тэгээ над ер нь би үзэж байгаа хүмүүс айгуу сан сандаг. Хүмүүс намайг сандаггүй гэж боддог бол үгүй. Би таны юу ярьсныг, хийзээ орж ирснийг, надтай яаж ярилцж ирснийг бүгдийг сайн сандаг. Бүр нэг огт санагдахгүй, ухаан санаанд орж ирэхгүй тийм хүмүүс л байдаггүй юм бол яагаад гэвэл би хүний яриаг чихээрээ биш зүрхээрээ сонсдог. Зүрхээрээ сонссон юм чинь сэтгэлээс гардггүй байхгүй юу? Нөгөө өнөө хараад нэг иймэрхүү сэтгэл зүйтэй явж байгаа одоо тэр нь яасан бол гэдэг ингээд бодож яадаг те. За тэгээ 2 жилийн өмнө орж ирсэн юм а яриа сууж харна үгүй та ч одоо миний лайв үзээлээдэг те одоо миний мэдхийл одоо сүүлийн бүхэл лайвуудаар харагдчихсан. Дээрэс нь та дандаа ингээд сүүлийн 2 жил те ингээд залбирал мөргөл хийгээ явж байгаа. Та яагаад энэ төвшнөөс гарахгүй байна гэдээ бүр загнаа ичмар санагдаж байгаа. Яагаад гарахгүйсэн гэсэн чинь энэ хүн өөрийгөө хайрлах талаар олж мэдэхгүй. Бүх юмд хичээгээд зүтгээд ингээд бусдад өөрийгөө зарцуулаад би буяа хийгээд байна. Би бусдад туслаад байна гэж бодоод идэг. Яг гол юм ойлгоогүй байхгүй. Өөрийгөө дүүргчээд бусдад туслана. Өөрийгөө хайрлчаад бусдыг хайрлна. Өөрийгөө хөгжүүлчээд бусдыг хөгжүүлнэ гэдэг юм ойлгохгүй байна. Наад захын ингийн юм байна. За нэг багшаа гэж бодъё жишээ авч гин. Нэг багштай өөрийгөө хөгжүүлээгүй өөрөө ерөөсө боловсраагүй хөгжөөгүй өөрийнх нь биеийн одоо харвинтай, таргалтай байснаа. За би фитнесийн багш байгаамаа та нарт дасгал заана. Энийг хүн хүлээж авах уу? Та нар хардаа. Хамгийн түрүүнд тэр багш гэд өөрийгөө танилцуулбал хүн чи юуны багш ингэж асуув. За би монголны багш гэж хэлье гэж бодъё. Энэ хүн монгол хэлдээ өөрөө сайн юм байна л гэж ойлгодог үстэй. Бүр наацах юм. Ягаад гэвэл тэр хүн тэрэндээ мэрэгшчээд ингээ зааж ин гэж ойлгоно. Гэтэл тэр юм дээрээ өөрөө мэрэгшээгүй хүн хүнд юм заана гэдэг чи одоо боломжгүй үстэй ер нь яаж ч утсан. Яг тэрэн шиг тэгэхээр чи ингээд бид нар чинь яг өөрийгөө ч гэсэндээ яг тийх хэрэгтэй байгаа байхгүй. Нөгөө бусдад тайрлж гин, бусдад өгж гин, би бусдад одоо ингээд би буян хийгээд байна. Би бусдын төлөө байгаад байна. Хамаатан саданда бүгдэнд нь би санаа тавьж гин. Та юу яриад байгаа? Дараалал мэдэхгүй. Хэмэх замбраага мэдэхгүй. Хин нь нэгт хин нь хоёрт байхаа мэдэхгүй. Өөрийгөө дүүргэсэн, өөрийгөө хөгжүүлсэн хүн бусдыг хөгжүүлнэ. Өөрийгөө хайрлсан хүн бусдыг хайрлна. Өөртөө хүндэтгэлтэй хандсан хүн бусдад хүндэтгэлтэй хандна. Хинээрч гуйлахгүйгээр, ямар шалтгаангүйгээр өөрийгөө ойлгоцсон хүн бусдыг ойлгодог болчдөг. Өөрөө алдаа гаргаж ирсэн хүн бусдын алдааг ойлгодог. Юу гэхээр за би яс алдаж инсэн үед хүн юм алдаж интдэг дээ гэд юм ойлгоод ухамсар мэдлэг нь тэлсэн хүн энэ дэлхийн бүх юмд айгүй гоё 50 ханддаг. Нөгөө уур муур аль бишээ гараа явчихдаг. Та яагаад дуурлаад байгаа вэ гэхээр та яагаад бухимдаад байгаа вэ гэхээр та өөрийнхөө энэ дистраалал өөрийгөө олохгүй байгаа байхгүй. Та өөрийгөө олоод өөрийгөө мэдчих юм бол хүнд уурлах чадахгүй. Яагаад гэвэл ямар ч тэнэг үйлдэл хийжсэн хүн за хүнд юм байдаг да гэд ингээ хүлээж авдаг те. За ингээ үе байдаг да, алдаа гарах үе байдаг да, өөрийгөө өмөрөх үе байдаг да. За ингээд хайртай хүмүүсээ холдуулах үе байдаг да ч гэдэг юм. Хүн ингээд өөрийгөө одоо жишээ намайг ингээд хүмүүс чинь бясалгал хийдэг болохоор эргэн тойрны найз төгөөд энэ бясалгал хийдэг учраас намайг дандаа уучлах байх, дандаа намайг өршөөх байх гэж боддгоо. За юу вэ гэхээр үгүй.
Би бясалгал хийдэг, би энэ мөн чанарыг ойлгосон чи танд ойлгуулахын тулд би за энэ хүнд яг одоо энэ өөрөөрөө дамжуулан үлгэрлэн харуулахгүй бол энэ үнэхээр ойлгохгүй явж байгаа юм байна гэд би зарим нэгэн тохиолдолд салгаас нь салдаг, холдгоос нь холддог, нийлхээс нь нийлдэг те. Миний амьдралд насан туршдаа надтай хамт байх хүмүүсийг би цаашаа явуулж исэн. Насан туршдаа хизээш надтай таарлахгүй хүмүүсийг би өрж оруулж исэн. Ягаад гэвэл энэ бол би за ингэж ойлгохгүй л ойлгохгүй байна гэж бодож байгаа. Тэрнээс биш би бүгдд нь ингээд тэг хүлцэнгүй хандаад би бүгдтэй сайн ч байсан, муу ч байсан байж л ах хэвээр ингээл зовоол явж ах хэвээр гэж ингэж бододгүй. Наашлагын цаашлан таны хийсэн ухаалаг сэтлэн зөв үйлдэлээс хүн ухаарлаа авдаг. Таны сэтэл буруу байвал энэ буруу, зорилго нь зөв, сэтэл нь зөв байвал та бусдад жоохон ч гэсэн ингээ хатуу хандаад хатуу хэлсэн ч гэсэндээ тэр нь бас зөв байдаг. Гэтэ би та нарыг хатуу хэл бусдаа ингэ гэж байгаа юм биш. Манай Монголд бол хатуу үг бол хитэрчээд байгаа. Хүн болгон нь өөрийгөө шудраг гэж бодцсон. Хүн болгон хүнстэй хатуу чамааг үнэнгийн хэлнэ. Үнэнгийн хэлсэн юм чи яад ингээд идэг. Уучлаарай энэ бол бид нар зүрхэн үрдэг гэмтээцэн шүү. Аль үшээ манай монголчууд ингэж аягүй олон жил яваад одоо яг манай монголчууд гэрэл хэрэгтэй байгаа, зөөлөн арга хэрэгтэй байгаа, хайр инэрл хэрэгтэй байгаа. Би биегээ сонсоод дэмждэг, магтдаг юм хэрэгтэй байгаа. Бид нар тэр магтах шилжилт рүүгээ орж чадахгүй байгаа байхгүй юу? Бүгд хоолон чакраны бохирдолтой, бүгд хоолон чакраны блоктой. Тэнгүүд нэгээ магтмаар байсан ч магтаж чадахгүй. Хайртай эхнэрээ үзэсгэлэнтэй сайхан гоё гэж хэлж чадахгүй байсаар хагаад 10 хэдэн жил амьдраад алдчихжээ штэ хүнд. Яагаад алдсан та бодоод үзтээ. Хамт байхад нь магтахгүй яасан, хамт байхад нь хайрлахгүй яасан, таних байхад нь та өөрөө тэр хүнийх байхгүй яасан те. Сайхан байгаа юм сайхан гэж хэлчихгүй яасан. Хэлж чадахгүй байж байжсэн өөрний хүн хэлжингүүд тэгээд тэр хүндээ алдчихжаа. Тэгээ гомдоод ийм юм болоод байгаа байхгүй юу? Тийм учраас бол одоогийн байдлаар бол та дотоод сүнсээ сонс, дотоод сүнсээ усал, махан бие хайрал, сүнсэн бие хайрал, тархин бие хайрал, өөрийгөө өндөр түвшинд одоо үнцэнтэй байлга, хамгийн гоё утсыг өөртөө зориул, хамгийн гоё хоолыг өөрөө ид, хамгийн гоё үгийг өөрөө сонс, өөртөө хэл. Тэгжээж энэ урам зоригоо одоо нэмжээж өөрийгөө ингэж тижээж чадсан юм чинь хажуудах бүх хүмүүсээ тижээж чаддаг болдог. Өөртөө хамгийн муухай үгийг хэлчихэд хүнд та гоё үг хэлжүүл та өөрөө гомдчихдаг. Өөртөө гоё хувц авч өмс чадаагүй байж хүнд гоё хувц аваад өгчвөл хэдий тэр хүнийг бодоо сэтгэл гаргаад авч өгч байгаа юм шиг үр хөвгтөө зориулж байгаа юм шиг далд сэтгэлийн бохорд би өөртөө ч юм авч үзээгүй дээ гэд гомдчихдаг байхгүй. Тэгээ энэ гомдлууд ч олон жил хуримтлагдаад олон жил цуглараад ирэхээрээ юу болдог вэ гэхээр өвчлөл, дотоод сэтгэлийн бохирдол, за тэгээд нөр сүнс өдөр шиг шуламж өдөр шиг зовлондоо ингээд бүр ингээд ээрцэн ингээд амьдрал бүр ингээд зовлон юм байна гэж бодоо явж байдаг байхгүй юу? Тийм учраас би дахиад танд дахин хэлье. Та өөрөө 3 биетэй гэдгээ санаарай. Ганцхан махан бие хайрлал нэг барианд ороод нүүр амаа гоё ойлгочоод би болчлоо гэхгүй шүү. Махан бие хайрлах чинь өөр, сүнсэн бие хайрлах буюу уучлах, өршөөл, хайрлах, бясалгал суух чинь өөр. Тархин бие буюу мэдлэгээр усал, мэдхгүй юм аа мэдлэгээр усал гэхээр нэг сургууль соёлд сураал те диплом авахыг хэлээгүй штэ. Эсвэргээрээ хүн мэдхгүй зүйлээ мэдэх болгонд тарих баярлж яадаг. За өнөөдөр би Монгол улсын газар нутгийн нийт метр квадрат талбай хэд вэ гэд мэдэхгүй гэж бодъё. За би хайгаад судлаад ирээд те мэдчихлээ. Манай Монгол нутагч Монгол орн чинь метр квадрат тэдэн мянган метр квадрат юм байна штэ гэж хэлэхээр сэтгэл амрангууд тархин би баярлдаг байхгүй. Би нэг мэдчихлээ таньчлаа. Баярлцахаар яадаг вэ гэхээр бусдад түгээдэг одоо шэрлдэг. Юу гэхээр чи Монгол нутгийнхаа газар нутгийн нийт талбайг мэдхүү гэд нэгнээс асууж эхэлнэ. Нөгөөт нь мэдхгүй гэхээр тэд юм байл штэ гэд хэлж эхэлнэ. Мэдсэн юм чинь, сонссон юм чинь, ойлгоцсон юм чинь бусдаа шэрлэгддэг, бусдаа хуваалцдаг, бусд руугаа задалдаг, бусд руугаа дэлгдэг байхгүй юу? За бодъё. Би за одоо ингээ миний сүнсний мэдлэг болчлоо. Би өөр юм уншихгүй. Би одоо сайхан авраа үздэг болчлоо, хүн зэдэг болчлоо. Тэгэл болоо штэ гэж бодвол яг тэр зэгдээ гацна. Яг тэр хүнээ үзэл заслаа хийдэг мөнгөөрөө амьдран тэрийг өөрийгөө болж ийн гэж ойлгоно мэдлэг мэдэртгүү мэн хизээж сайжрахгүй сүнс мэн тэгээд ингээд дуусчихна. Гэтэл би хизээж тэгж боддгоо. Би далайн усны дуслаас амслаа. Би дахиад өдөр болго өөртөө одоо би эрдэм чамдангуй хандах хэвээр. Би өдөр болго унших хэвээр, өдөр болго мэдэх хэвээр, өдөр болго таних хэвээр гэд миний ажлын schedule гэж байдаг. Одоо ажил өдрөө тэмдэглэдэг зүйл те. Ажлынхаа өдрийн тэмдэглэгээндээ би өдөрт хийх ажлуудаа чагсааж өчтдөг. Би өдөр болгон одоо заавал хийдэг зүйл гэж байдаг. За одоо дурдэл та нарт харуулъя. За өдөр бүр хийх дадал гэж бичээд би өөрөө өдөр бүр хийх зүйлийг за өдөрт би 5-6 хүн заавал үзнэ. За өдөрт би 15 минут залбирал бясалгалаа заавал хийнэ. 30 минут дэвтрээ хөтлөнө. За тэдэн минут хэлээ сайжруулнаа. Эдэн минут пэйждээ мэдээлэл оруулнаа. Эдэн минут дасгал хөдөлгөөн хийнэ. Эдэн минут би унтаж амарнаа. Эдэн минут би цэвэрлэгээ хийнэ гэдэг ингээд суучдаг. Ингээд бүх зүйлээ ингээд жагсааж чичээд өдөр болгон хийгээд хийснэ чеклээ явж идэг. Юу вэ гэхээр за би болчлоо.
Надад одоо мэдэх сурхан байхгүй гэж хизээч явдаг. Өдөр болгон би өнөөдөр би юу мэдэхгүй лээ гэж асуудс ирдэг өөрөөсөө нэ. Тэгэж асуугаад тэрний хараас эрэл сурал хийдэг. За тэгээд би зарим хүмүүс намайг та бүр сэнсэрдэггүй мө таныг харахаар бүр ядардаг те өглөө эрт 5 цагт босоод бясалгалдаа ингээд 7:30-аас өглөөний бясалгал авчаад өргөжлүүлээ шууд хүнээ үзэж хагаад хүнээ үзэж дуусаад онлайн хүнээ үзэж дуусаад тэгээ оройнохоо бичлэгийг лайв хийдэг. Би таны өмнөөс ингээд бүр сэнсэрхэд идэрч манай туслах охин саяхан надад тэгж хэлсэн. Яа та бүр сэнсэрлээ хагас бүтэн сайн заслаа юм те та хизээд нунтаж хизээд намард юм бэ би яагаад өөртөө тэгж ханддаг вэ гэхээр би эрдэм шамдангуй хандж байгаа. Гэхдээ би энийг ядарч те үл үртэй юм шиг хийдэггүй. Хэрвээ би энийг үл үртэй юм шиг хийдэг гэсэн бол үршээ бас өөрийгөө хайрлаагүй гэдэг хүмүүсийн тоонд орсон. Би өөрийгөө хайрламаар байна гэж явж байгаа штэ. Гэтэл би энийг жаргаж хийдэг. Баярлаж хийдэг, баясаж хийдэг. Өдөр болгон мэдлэг олж авч байгаа та бүр ингээд тэг хайрлж хийдэг, уйсж хийдэг. Өдөр болгон сүнсээ хөгжүүлээд бясалгал хийж байгаа та би сүнс минь өөрөө тэрийгэ мэдэрдэг. Өдөр болгон би нүүр ам арьсан арчилж байгаа, ядарч байгаа ч гэсэн усцсанд ороод хэрв бохирдлоо арилгаж байгаа та миний сүнс, миний бие мэн хүлээж аваад баярлдаг. Би энэ биеэ хайрлаад, би сүнсээ хайрлаад, би мэдлэгээ хайрлаад байгаа болохоор миний дотоод энерги өөрөө өөртөө хайртай байгаад байдаг. За өөртөө хайртай байгаад тахаар бусад хүмүүс өөрийгөө хүндэлж байгаа, өөртөө хайртай хүнд ч гэсэн өөртөө хайртай байдаг байхгүй юу? Маш сонин жишээ дурдъя л да. Хэдхэн жилийн өмнө одоо над чиг тэг ингээд хүмүүс миний зүсцэрээ одоо ингээл байдгаараа л байгаа шүү дээ, тэ. Байдгаараа л байгаа. Гэхдээ би өөрийгөө хайрладаггүй байх үе, би өөрийгөө айгу шийтгдэг, өөрийгөө ингээд айгу голдог байх үед хинч ингээд намаа ингээд та ямар үзэсгэлэнтэй, чи ямар үзэсгэлэнтэй гэж ерөөс хэлдэггүй байсан. За сүүлийн хэдэн жил энэ ажлыг хийсэн олон хүмүүсийн урд гардаг нээлттэй ажил хийж байгаа маань холбоотой. Ингээл хүн болгон ямар гоо үзэсгэлэнтэй юм бэ та гэж хэлдэг. Энэ юутай холбоотой гэхээр миний гоо үзэсгэлэн бүр ингээд төгстэй холбоотой биш ээ. Зүгээр л би өөрийгөө бүрэн алдаатай, оноотой, мэдлэгтэй, мэдлэггүйтэй, өөтэй, юутай итэй бүрэн хайрлцсан байхгүй юу? Бүрэн хайрлаад ямар гоё юм бэ гэж өөрийгөө хүлээгээд авчихсан. Би өөрийнхөө дотоод сүнсийг ямар хүн гэдгээ мэддэг учраас хин нэг нь намайг муулж авах үед, хин нэг нь над руу дайрч давшилж авах үед би тэр хүний хэлж байгаа шиг хүн биш гэдгээ мэддэг учраас хизээч эмзэгэлдэггүй, хизээч тэр надад нэг сонирм биш байдаг. Би өөрийгөө дөндөө сайн мэдх юм чи яах юм? Яагаад гэвэл өнгөрсөн бүх жилүүдэд би өөрийгөө л мэдхийн төлөө энэ бүхнийг судалсан юм чи яах юм? Тэг мэдээд мэдснээ би ганцхан цаашаа хараад те би л мэдчихвэл болоо гэж яваагүй. Бусад хүн ч гэсэн мэдчихээсэ. Энийг мэдчихвэл надын мэдхгүй байх үеэс мэддэг болсон үе хүртэл ямар их өөрчлөлтүүд гарлаа те. Энэ өөрчлөлтүүдийг хүн мэдчихээсэ гэж ингэж явдаг. Тэгээд ингээ юулээ дотор байгаа мэдлэгээ ингээ хүн чинь одоо гаргаад ингээ асгаад ахаар дахиад савн хоосордог. Дотоод сэтгэл нь мэдлэгийн савн хоосордог. Мэдлэгийн савн хоосорохоор хүн дахиад мэдлэг хайж эхэлдэг. Дахиад мэдлэг сонсомоор байдаг. Дахиад мэдлэгээ тэлмээр байдаг. Ийм л зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр би танд өдөр бүр өөрийгөө хүндэтгээч, өөртөө хамгийн сайхан хоолыг өгөөч, өөртөө хамгийн сайхан үгийг хэлээч, өөрийгөө хүндэтгэж сураач. Хүмүүс ингээд өөрийгөө хүндэлдэг юу гэхээр хөөе та дээшээ суухэр хөө би яах вэ? Би тэр гадаа сууж. Хөөе та энэ хоолыг идэхээр за би яах вэ? Үлдэгдлийн идчихэж гэдэг юм те. Хөөе та өөртөө юм гой үнэтэй махаач. Өө би яаж өртөө юм чи юм хоо юм үнэтэй юм авч идэ. Надад бол ерөөсөө тэр мянган төгрөгийнхэн тэр подолк нь зүгээр штэ. Би тэрийг л өмсчээ. Та өөртөө ийм хүндэтгэлгүй антаарч яаж таны амьдралын тойрог дээшлэх юм? Яаж таны мэдлэгийн савчин дээшлэх юм? Яаж сүнс чинь танд баярлах вэ? Таны сүнс үргэлж танд гомдно. Таны сүнс чинь ч гэсэн юм хүүхчиг юм байдаг байхгүй юу? Хүүхчиг эзнээ буюутай ингээд өөрийнхөө дотоод оршихуг намайг хараасай, намайг тордоосай, намайг хайрлаасай гэд байжангууд би яах вэ? Хамгийн муухай гэдэн. Хамгийн хямдхан юм хэрэглэн. Хамгийн одоо хүмүүсийн хайсан үлдэгдэл юм ингээд хэрэглээд тахаар таны сүнсний чадвар, мэдлэгийн чадвар, махан биений гоо үзэсгэлэн чинь хизээч тодорохгүй. Та одоо хараарай л та. Өөрийгөө хайрладаг, тэ өөртөө хамгийн гой хувцсыг, хамгийн үнэтэй юмыг зарцуулж чаддаг хүмүүс сайхан л харагддаг, гоё л харагддаг. Тэр хүмүүст байдаг. Гэхдээ хүнд үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Яг бол тэр хүн өөрийгөө хамгийн гоё ингээд үн цэнтэй зүйлээр чимээд өөрийнхөө стил имиж дотоод мөн чанараа ойлгосон учраас гэтэл та өөрийгөө харалтаа те. Та өөртөө би яах вэ гэсээр хагаад хамгийн хямдхан юмыг өмссөн, хамгийн ингээд те хэртэй толб болцсон юмаа өмссөн, подолко өмссөн явж байгаа чинь яаж сүнс чинь танд баярлаж, яаж сүнс чинь таныг дэмжиж, яаж өв дээдсүү чинь тантай холбогдох вэ? Юу сахиусан тэнгэр мэнгэргээ яриад байгаа. Сахиусан тэнгэрүү чинь ч гэсэндээ та өөрийгөө бүр ингээ хар ухаанаар бод. Та хүүхдэд дагуул явах гэсэн чи хүүхд чи айгүй халтар нус нулимсандаа холилдсон, үс гизг нь арзаацсан те нүд ам нуугдсан байвал уур хүрдэг үсттэй. Үгүй чи юу өмссөн бэ? Өчнөө юм авч өгөө үсттэй, өмсөлдөө, идэлдээ, өчнөө гоё юм хөдөлж авсан. Тэрийгэ цэвэрлээд өмсөж, арчлаад өмсөж гэж ээж аав хүртэл хүүхдэд шаардлага тавьдаг үсттэй. Яг тэр шиг таны өвөг дээд сахиус үчин ч гэсэндээ нөгөө нэг те өөрт нь амар залбираал мөргөөл миний өвөг дээдсүүдгээ залбираад байдаг хүн нь өөрөө хувцаа цэсэлдэггүй, нүрээ чугаадаггүй, өөртөө юу ч зарцуулдаггүй байхаар үгүй би чамд зөндөө боломж өгсөн, би чамд зөндөө амьдралыг чинь нээж өгсөн, би чамайг үргэлж хайрлж хамгаалж хахад чи өөрийгөө хайрлалдаа гэд бүр хилтэй бол хилчмэр санагдчих байгаа ш. Хилгүй болохоор надаар дамжуулж
хэлүүлж байгаа байхгүй өнөөдөр. Юу гэхээр би одоо таны өвгдөд сахиусан тэнгэрүүд өмнөөс танд хэлж байна. Та өөрийгөө хайрлаарай. Тэгээ өөрийгөө хайрлана гэдэг юм 3 биетэй гэдгийг мэдэхгүй бол та эзэж энийг ойлгохгүй. Зөвхөн махан бие хайрлаад байвал та энэ төгс ойлгож чадахгүй. Зөвхөн сүнсэн бие хайрлаад байвал төгс ойлгож чадахгүй. Зөвхөн мэдлэгийн бие л хөгжүүлээд байвал төгс ойлгож чадахгүй. Айлын 3 хүүхэдтэй гэж бодоод гурвуулангийн жигд буюу өв тэгш авч явж иж эн чинь golden ration буюу алтан харцаа буюу өөрийгөө олсон өөрийн гэрлээ асаасан хүн болдог байхгүй юу? Тэрнээс биш за тэгээд өөрийгөө шийдэж байгаа юм шиг өөртөө нэг дааж давшгүй ингээл амар их даалгаврах хэрэггүй. За миний намайг бас дуурайх хэрэггүй. Би өөрөө сүнсний зорилготой, би өөрөө сүнсний хийтэй, би өөрийн гэсэн амьдралын зорилготой төрсөн хөө. Миний амьдрал тодорхой цаг хугацаа хүртлээ угаасаа бусдад ингээд сүнсний үйлчлэгээ үзүүлэх юм аа. Би тэрийг өөрөө олоод мэдээд таньсан учраас энэ ажлаа би жаргаж, мэдэрч, хайрлж, ерөөсөө ядрахгүй байхыг бодож хийдгээ. Тэрнээс би энгийн зүгээр одоо ингээд компанид ажилладаг байгаад яг өөрийнхөө одоо ажиллаж байгаа цагаар ингээд өглөө үрээс орой одоо бүрийн хүртэл ажиллаж байсан бол өдөрт би айл үшээ 10 насаар хөшөрцөн байгаа. Өдөрт би айл хэдийн өвчтөй болцсон байгаа. Өдөрт би айл хэдийн сэтгэл готролд ороод бүр хаанаас яаж өсөрхүүгээ бодож байгаа. Гэтэл би энэ энергийн ажиллаа, энэ энерги урсгалаа энергиэр хийдэг. Би өөрийнхөө амьдралын мөн чанараар хийдэг те. Би өөрөө тэнцвэржүүлж хийдэг учраас энэ ажил маань надад үр шимээ, энерги өөртөө одоо надад гоё зүйлээ өгöd байгаа байхгүй. Тэгэхээр хүн улам ингээд сайжраад хөгжиж яваад байгаа. Гэтэ миний би эвэр сав саруул гэж хэлээгүй. Яагаад гэвэл би бас махан биений хувьд өөрийн дасгал хөдөлгөөн хийх ч гэдэг юм уу энэ мөн чанаруудаа бас орхигдуулаад байгаа. Тэгээ мэдчихэж байгаа учраас балансыг нь тэнцвэржүүлээд ингээд явдаг. Та нар маань ч гэсэн мэдсэн ухаарцсан сэрцэн үедээ балансаа тэнцвэржүүлээд явах хэрэгтэй. Та маш их хичээж штэ. Та маш их ажиллаж байна. Та орлогоноос өөртөө зарцуулахгүй бол тэр орлогыг олохын утга учир юу юм бэ? Та яах гэж ажилтیں۔ Гоё өөрөө хувцалж чадахгүй, гоё идэж чадахгүй, гоё нэг өдөр чөлөөтэй сайхан амьдрч чадахгүй бол та яах гэж ажил амьдрал одоо юмны араас зүтгэдэм бэ те. Манай би зүгээр жишээ аваад хэлчихэл та. Манай нөхөр нэг удаа надад нэг машин бэлгэлжсэн. Сайхан л та. Тэгээд би чи өөртөө ийм үнэтэй машин одоохондоо аваагүй те авч чадаагүй гэж яагаад надад бэлгэлж байгаа юм бэ? Эхлээд өөртөө бэлгэл. Өөртөө хүн хийсэн одоо ажил хийсэн бол тэр үр шимээ өөрөө мэдэр, өөрөө сүнсээрээ мэдэрч, өөрөө тэр юм аа ингэж гой өөрөөрөө бахарах те. За хүн өөрхий л манай монголчуудын л зан те ингээл нэг юм болоод ажил турлын сайхан бүтгэр хажуудах ихнэрээ хажуудах хүнэл баярлуулмаа санагдал. За би яах вэ гэл өөрийнх нь машин тэрэг асуудалтай байсан ч гэсэндээ ингээл яг надад зориулж байгаа юм л да. Тэр сэтгэлийг ойлгож байгаа ч гэсэн буруу байхгүй. Тийм учраас би эхлээд чи өөрөө унаа. Эхлээд өөрөө авч үз. Өөртөө бэлгэлж сур. Түүний хоёр дахьт нь надад өг те. Тэгвэл би тэрийг чин сэтгэлээсээ гой хүлээж авъя гэвэл хүн өөртөө ийм их мөнгө зарцуулж үзээгүй гэж хажууд хүндээ ийм их мөнгө зарцуулна гэж юу гэдэм бэ те. Тэр чин яа би их нартай гоё маад өчлөө гэж бахархаж байгаа ч гэсэндээ даалт гүний гүн бодолтой би ч гэсэн өөрөө юм гоё машин унмаар байна гэж бодно эцтэй ямар ч ирүүл саруул хүн байсан гэсэн. Тийм учраас бид нар хүнийг өөрөө хайрлах боломжоор нь хангах хэрэгтэй. Би бас ингээд чи одоо фитнест явах хэрэгтэй, өөрийнхөө махан биеийг хөгжүүл цаг зав гаргах те ингээд ажил турлал ингээд завгүй байсан ч гэсэндээ ингээд өөртөө цаг гаргаад ингээд явхлаар нэг ямар гоё юм бэ гэ би өөрөө өөртөө баярлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс ч гэсэн өөрийгөө хайрлж эхлээ сурж штэ. Сураад өөртөө зарцуул сураад ингээд явахаараа сэтгэл санаа нухамсар мэдлэг оюун нь одоо ингээд тэлдэг. Та нар маань ч гэсэн надад өг чи мөнгөтэй болохоор надад гоё юм авч өг гэж битээ хэлээ. Тэр хүнд өөрийнх нь тэр зүтгэсэн хичээсэн ажилсных нь үр шимийг өөрт нь амсуулж үзэлтэй, өөрийнх нь сүнсийг шагнах хэрэгтэй. Өөрийнх нь тэр хичээл зүтгэл, тархин бие, ур чадварынх нь одоо мэдлэгийг нь ингэж буцаагаад тэр хүнд нь өөрт нь зориул. Тэр хүн өөртөө хангалттай гой зориулсан хүн чинь дараагийн удаа танд зориулахдаа зүрх сэтгэлээ бүр цацаж зориулах байхгүй да. Танд бүх ямаараа ингээд бүх зүйлээ зориулна. Тэгэхээр та яг ингэж одоо энэ дарааллуудыг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс нөө ингэдэж штэ нөхөр мөхөртөө ч юм уу. Чи надад юм авч өг, намайг гоё ялга гэдэг. Үгүй та өөрийгөө гоё ялгаач те. Эсвэргээрээ тэр хүн ажилласан хөдөлмөрсөн тэр мөнгийг нь өөрт нь шингээж, өөрийнх нь мах руу шингээж, цус руу шингээж, мэдлэг рүү шингээх хэрэгтэй. Тэр хүн хөгжөөд боловсроод ирэхээрээ тэрнээс их мөнгө олно. Тэрнээс мөнгө олохороо хүсээгүй танд өгмөр санагдана тий. Тэгэхээр энийг юусоо хүмүүс ойлгодгоо. Би л авах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол одоо ихнэр хүмүүс бол надад л өг би л одоо авах хэрэгтэй юм шиг гэд ингээ бодчихдаг. Цаанаас нь одоо хин хаана хизээ тэгээ заацсан хүн болгонд л эмэгтэй өндөө өгөх хэрэгтэй юм шиг. Яг хөө мэдээж эрэгтэй хүн чинь амьдрал ах уу санхүүг авч явах нь зөв л дөө. Гэхдээ бид нар бас хүч чадлах юм уу? Бид нар ч гэсэн адилхан л сүнстэй бол сүнстэй, биетэй бол биетэй, мэдлэгтэй бол мэдлэгтэй юм чинь адилхан өөрөө ч гэсэн хөгжөөд яг адилхан тэнцүү явах хэрэгтэй. Хин нэг нь илүү гарчгаараа нөгөөдгөө голж эхэлдэг байхгүй юм. Юу гэхээр нэг хүн мэдлэгээрээ илүү болчих юм бол нөө мэдлэггүйгээ голно. Сүнснийх нь мэдрэмж нь илүү болчих. Сүнсний
хитрхи мэдлэггүйгээ гол нь те гадаад дүр төрхөө арчилж хайрлаж чадахгүй бол нөгөө гоо уцсланг нь гол нь ийм битээ өөрийгөө хүнд гологцсон асуудал битгий хийжээ өөрөө бас те та өөрийгөө битгий голжээ за тэгэхээр энэ зүйлүүдэд ингээд хүн зүрх сэтгэлээр энэ зүйлүүдийг ойлгочвол та өөрийгөө яаж хайрлах вэ гэдгийг ойлгож байгаах эхлээд өөртөө зарцуул. Та нэг ажил ч юм уу төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тэндээс мөнгө төгрөг олсон бол хамгийн түрүүнд үр шимийг өөртөө зарцуул. Өөрийгөө нэг сайхан махан бие ядраа амраагаад нэг сайхан барианд оруулаад нэг тусал юу гэдгийг тэр эм тариагаар нь хангачих витамин уучих. За тэгээ сүнсэн бие буюу уучлж өршөөх ч юм уу сайхан мэдрэх байгальд гарах ч юм уу ингээд тийм үйлдэл хийчих. Тэрний дараа мэдлэгийн бие ч юм уу өөртөө зориулаад ном авдаг ч юм уу нэг сургалтанд хамрагдчих. Тэгээд үлдсэнгийн гэр орнолуугаа бүр ингээд тулталтай ямар ч гомдолгүйгээр зур цацаж өгөлдөө. Өөртөө зарцуулаагүй хүн чинь ингээд гомдолтой ч юм уу те ингээд жоохон өөртөө хасан бол гоё доо гэд ингээд бодоод хар чинь таны сүнсний хүч чадал алдагт чинь таны сүнсний гэрэл унтар чинь таны дотоод нөгөө ур чадварыг чинь сүнснийхээ алга болоод бүдгэрчдэг байхгүй. Тэр сүнснийхээ чинь бүдгэрсэн хүн чинь яадаг вэ гэхээр би бүх насаараа та нарын төлөө ажиллаа. Би та нарын төлөө хичээлээ. Тэгж яхад та нар намайг хайрласангүй, намайг ойлгосонгүй. Чи намайг ойлгосонгүй. Чи намайг хайрласангүй гэмээр яддаг байхгүй. Хайрыг хүнээс гуйж авахгүй штэ. Хизээч. Хүндлэлийг хүнээс гуйж авахгүй штэ. Хизээч. Бүх зүйлийг хүн өөрийнхөө хүндлэл бишрэл гэдэг ямиг бүх зүрх сэтгэлээрээ цаанаас нь ургаж гарч явах хэрэгтэй байхгүй. Хин нэг нь таныг хараад үнэхээр хүндэлмээр санагдана. Хин нэг нь таныг хараад үнэхээр хайр асгарна. Хин нэг нь таныг хараад хайрлахгүй байна гэдэг бол та өөрийгөө хайрлаагүй байна гэсэн үг. Та өөртөө шийтгэлтэй хандсан байна гэсэн үг. Та өөрийгөө зүрх сэтгэл сүнсэн бие махан бие тархин биеэрээ зовоосон байна гэсэн үг. Та өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа учраас тэр хүн таныг хайрлаж чадахгүй байгаамаа. Та өөрийгөө чин сэтгэлээсээ хайрладаг бахаар хүн болгон таныг хайрлаж эхэлнэ. Жишээ нь би одоо өөрийгөө бүх зүрх сэтгэлээсээ хайрладаг. Би өөрийнхөө яс мах цусыг хайрладаг. Би өөрийнхөө бүх алтан оноогоо хайрладаг. Бүх зүйл маань надад гоё санагддаг. За ингээд өөрийгөө хайрлаж байгаа хүнийг те эргэн тойрных нь хүмүүс чи ямар гоё юм, чи ямар сайхан ингээд хүмүүсийн хүрээлэн нэмэгдээд бүр ингээд таник гэх хүмүүс айгүй ихсээд байдаг. Урд нь өөрийгөө хайрладаг байхад надын хайртай хүмүүс хүртэл намайг орхиж явж байсан. Би бүр гайхдаг те. Би энэ хүмүүсийг зөндөө хайрласан шүү дээ. Би энэ хүмүүс бүх зүйлээ зориулсан шүү дээ. Би энэ хүмүүсийг хоёргүй сэтгэлээр найзаа гэж бодож байсан. Яагаад намайг хаж явж байгаа юм бол гэх мэт. Энэ нь юу вэ гэхээр та өөрийгөө хайрлаагүй байсан. Та өөрийгөө хүндлээгүй. Тэр хүний нэг юм хийгэнгүүт нь өөрөө нэг юм хиймээр байснаа. За би чиний юм хийчихье гэд ингэдсэн. Энийг хүмүүс юу гэж андуурдаг вэ гэхээр бусдыг бодсон сайхан сэтгэл гэж андуураад байдаг байхгүй юу? Эхлээд өөрийнхөө амийг хийчээд та бусдын амийг хийх юм бол эн чинь жинхэнэ өглөг болно. Өөрийнхөө амийг хийгээгүй бусдын амийг хийчихээр эн чинь гомдол болно. Энийг ялгах хэрэгтэй, энийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өнөөдөр бүр нөгөө ирчвч ороод идэх шиг те 2 жилийн өмнө ирээд өөрөө тэрэгч маань ингээ гой хүчтэй, чадaltaй өөрийнх нь амьдралын код нь айгүй хүчтэй хизээч бууж өгшгүй амьдралд хизээч бууж өгж байгаагүй ажил төрлөө өнөөдрийг хүртэл тасралтгүй идэх хүн өөрийгөө хайрлаж чадахгүй энэ мэдлэгийг олж аваагүй те унаад орж ирсэн байсан чинь миний бүр нөгөө ингээд сүнс сэрлээ гэдэг шиг те. Та чи юу игээ яваад байгаа юм бэ гэ тэр ихчтэй ч жоохон ширүүх хүн илчлээ. За тэр ирчээр нь ерөөсөө энийг хүмүүст хэлэх хэрэгтэй гэж бодоод хэллээ. Тэгээ өнөөдөр чинь би өөрөө бас жоохон ядарсан ажил дээрээ суужалаа. Өглөө нөгөө нэг бясалгалын хичээлтэй байсан учраас жоохон ядрангуй байснаа. Энийг хэлэхэд бол та нарт зориулна. Одоо бүр ингээд зүс царай нүүр амаа янзлж агаад ингээд цаг гаргаасаа чинаа тий. Заавал аюу орох хэрэгтэй юм байна. Орох хэрэгтэй юм гээд өглөө эрт би бясалгалын хичээлтэй 7:30-аас бясалгалын хичээлтэй байхын тулд 5:30 гэж босдог. 5:30 гэж босоод за ажил дээрээ 6:45 гэж ирсэн байх хэрэгтэй гэдэг. Заалаа танхимаас бэлддэг тий. Тэгээд хүмүүс орж ирэхээс өмнө өрөөгөө бэлдээд энерги бэлдээд хүлээж авах хэрэгтэй байдаг. 7:15 гээд манай хүмүүс орж ирж эхэлдэг. 7:30 гээд бид нар бясалгалаа эхэлдэг. Ийм байгаа. За тэгсэн ч гэсэн та нарт ингээд цаг гаргаж ярьсан миний ярианаас та нэг зүйл ч гэсэн ойлгоод, нэг зүйл ч гэсэн мэдрээд, нэг боломжийг ч гэсэн олж харсан бол миний ингээд цаг гаргасны ач тус гарч байгаа шүү. Тийм учраас ойлгосон зүйлээ комент байлгаж үлдээгээрээ яагаад гэвэл таны ойлгосон комментуудаас бусд нь уншаад бас нэг зүйл ойлгож магадгүй тий. Энэ хүн ийм ойлгосон биш. Би энэ талаас нь хараагүй ш. Хүн болго өөр талаас харж байгаа. Хүн болго өөр өнцгөөс харж байгаа. Тэгэхээр яагаад өөрөө ойлгосон зүйлийг нуун гэж сайхан гой бичээд би ийм зүйл ойлголоо. Би ингэж өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Би энэ дээр гаццсан байсан байна. 3 зүйлийг өөрөөсөө асуу. Та тархин бие сүнсэн бие махан бие гэдэг энэ 3 зүйлийн алийг нь илүү хайрлсан байна, алийг нь илүү гомдоодсон байна, алийг нь орхигдуулчихсан байна тий. Амьдралынхаа нөгөө байгаадаа сэтгэл хана гэдэг энэ ойлголтыг та юу гэж ойлгоод бодоод байсан байна. Хүсэл шунал байгаадаа сэтгэл хана гэдэг хоёр чинь тэнгэр газар шиг өөр зүйл байж гин. Хүсэл шунал гэдэг бол рачаас эндэрэг. Хүн чинь хүсэлтэй, тэмүүлтэй бай. Та цонхоор хараад үзтээ. Энэ барилга байшин юм чи юунаас бүтэж гин тий. Энэ бол хүсэл тэмүүллээс бүтэж
бодож байгаа. Хин нэг энэ интернет гэдэг зүйлийг бүтээе гэж хүсээгүй байсан бол, хин нэг энэ iPhone, Apple гэдэг утсыг бүтээе гэж хүсээгүй байсан бол энэ бүхэн энэ дэлхий ингэж сайжрахгүй, дэлхий ингэж хөгжихгүй, хүмүүсийн ухамсар ингэж тэлэхгүй байсан. Хүн ражаас энерги гэдэг угаасаа хүнд байх ёстой зүйл байхгүй юу? Ямар нэг юм хийх гэж хичээж юм хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Энийгээ битгий хүсэл шунал гэж андуураад байл да. Шунал гэдэг чинь шал өөр. Юу вэ гэхээр өөрт нь байгаа юмыг дахиж хүсэх, илүү гэсэх, хэрэггүй байхад хүсэх, хүнээс булааж авах те энийг шунал гэдэг байгаамаа. Хайран дээр ч гэсэн мэдрэгддэг штэ те. Хайран дээр ч гэсэн шунлын асуудал харагддаг ш. Нөгөө хүн өөрт нь хайргүй байхад хайргүй хүнээ ингээ хажуудаа яг байлгах гад ягаад гэвэл өөрийнх нь нөгөө тавьж явуулж чадахгүй те. Яг ингээд хүсэл шунал нь тэр хүнд ингээ бүр ингээ бүх юм огцсон тэр хүнд байж болоо юм шиг хажууд хүнээ тавьж. Хайртай хүн яах байсан гэж тавьж явуулна. Юу вэ гэхээр тэр хүнийг өмчлөхгүй штэ. Хайртай хүн бол тэр хүний аз чар. Хайртай хүн гэдэг бол ерөөсөө тэр хайртай хүнийхээ аз жаргалтай өдрүүдийг л харах байхгүй. Аз жаргалтай байгааг нь л харах болохоос хажуудаа байлгах биш, хамтдаа амьдрахч биш, энэ зовлон жаргалаа хамт туулагч биш. Таны хайртай хүн жаргалтай амьдарч байгааг л харах тэгэл болоо. Тэгсэн чинь хүмүүс нэг хажуудаа бүр ингээд хан шиг ингээд хадаад ингээд бүр ингээд хажуудаа ингээд зоох гээд идэв шүү дээ. Ямар ч хүсэл тэмүүлэлгүй болцоход байхын яанам бэ гэсэн байна. Хүсэл тэмүүлэлтэй болохын тулд та өөрийгөө хайрлах ёстой. Та өөрийгөө хайрлаагүй байгаа учраас хүсэл тэмүүлэлтэй нь унтарсан байна. Та өөрийгөө гялцуулаад жоохон тордоод үзтээ. Зүс царайгаа өөрчлөөд үз, өөрийнхөө стил имижийг хайгаад үз, эхлээд өөр дээр ажиллаад үз. Өөр дээр ажиллачаар би ийм гоё юм биш. За тэгвэл би ингэнэ. Би тийм ухаантай юм биш. За тэгвэл би тэгнэ гэд явдаг байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөртөө ажиллахгүй байгаа хүнд ямар ч хүсэл тэмүүлэл орж ирдэггүй. Өөртөө ажилдаг хүнд өдөр болгон шин санаа, өдөр болгон шин сэдэв, өдөр болгон мэдлэг боловсрал орж ирж идэг. Энийг ингээд та нартай хэлмээр нь би бас түрүү хэлсэн өөртөөгөө би ажилтдаг байсан бол байл хэдий дүүрцэн гэд өөрийгөө бодчихно те өөрийгөө цэнэглээд ажиллаа явж байгаа учраас бас ингээд одоо ингээд улам илүү ингээд өдөр болгон шин сэдв хайж явдаг юм аа ингээд мэдлэгт те гой ингээд шамдангуй хандж гин сүнсний мэдрэмжэндээ шамдангуй хандж гин өөртөө ч гэсэн шамдангуй хандж гин өдөр болгон л өөрийгөө айтайхан л байлгах гэж хичээж штэ гэх мэт те. За ингээд иймэрхүү зүйлээ нь ер нь бол гурвуулангийн орхигдуулаад явж байгаа юм байна гэсэн байна. За одоо тэгээ ойлгосон шүү дээ. Одоо ойлгосон болохоор хичээгээд гурвуулантай нь ажиллах хэрэгтэй юм байна. Та айлын 3 хөтэ гурвуулангийн хайцсан нөгөө 3 чи өөрөөр явж гин гэсэн үг байхгүй яг нөө байгаагаараа л байж гин гэсэн үг. Хин нэгэн өөрийгөө арчилж тордохгүй бол хин бүхэл хүн царай мутаа шүү дээ. Арчилж тардаад гой байвал бүхэл хүнд царайлаг штэ тий. Тэгэл болно штэ. Бүхэл хүнд гой давуу тал гой үзэсгэлэн байдаг штэ. Үргэлж хэрэгтэй мэдээлэл чин сэтгэлээсээ өгч мэдлэг нэмж байдагт маш их баярлалаа гайхалтай шүү амжилт гэсэн байна. Эрдэнэ чимэг. За баярлалаа танд. Үнэхээр гайхалтай эрчүүч энергийг тултал авлаа. Баярлалаа гэсэн байна. Энд чин шүү. За зөвхөн хамгийн доод биендээ явж байгаа юм байна да. Бурхан минь гэж ёстой ойлголоо. Дотоод хүнээ хизээж сэргээж чаддаггүй юм байна гэсэн байна. За сайн байна ойлгосонд нь би үнэхээр талархаж байна. Баярлж байна. Харин тийм нөгөө идэл, унтаал, хөвтөл байна гэдэг бол тамаас энерги штэ. Хүсэл тэмүүлэлтэй байдаг бол ражаас энерги, дунд энерги байхгүй юу? Свати энерги бол хайрлах, уучлах, нэгүсэх, хүлээн зөвшөөрөх. Энэ бол дээд энерги. Угаасаа л хүн доороос дунд дээд гэж явна штэ тий. Юу гэж доороос шууд дээш явж идэв. Юу гэж идэл, унтаал, хөвтчихсэн шууд гэгэрх юм бэ. Та нар бодоод үзтээ хар ухаанаар ч гэсэн ингэж ярьж тайлбарладаг хүнийг бол би ойлгодог. Тэр хүн өөрөө л тэгж идэж унтж агаад гэгэрх юм бэлгүй. Үгүй шүү. Хүсэл тэмүүлэлтэй байж аж гэгэрнэ. За намайг чинь бяцлаглалын багш байж айгүй одоо ингээд юу яадаг. Юу гэдэг тий одоо ингээд айгүй хүсэл шуналтай антер гэдэг. Үүчлэр энэ бол хүсэл шунал биш шүү. Энд чинь хүсэл тэмүүлэл шүү. Энд чинь хүсэл зориг шүү. Надад илүү байгаа юмд би хизээч шунж үзээгүй. Надад дутуу байгаа юмаа би хэрэгцээтэй бол дүүргдэг. Хэрэгцээг бол шаардлагагүй. Энийг л ялгаж салгах хэрэгтэй шүү дээ, тэ? За ингээд та нарынхаа энерги урсгалыг идэвхжүүлж чадсан болов уу гэж бодож байна. Дотоод энергийн гэрлийн асаагаараа за мөн өөрийнхөө энергитайгаа ажиллаарай. Өөрийнхөө энергийн хээг тодруулаарай. Өөрийнхөө төрмөл ур чадваруудтайгаа ажиллаарай те. Баярлалаа багшаа ойлгосон гэсэн байна. Урамтай сайхан мэдлэг мэдээлэл өгдөгт баярлалаа. 3 бие маань ямархан хэмжээнд яваагаа яаж мэдэх вэ гэсэн байна. Маш амархан штэ. За махан бие маань ямархан хэмжээнд байгааг толин таралтай та. Тэгээ бүх юмаа тайлаад өөрийгөө хар эрүүл саруул байна уу, илүү дутуу өвчлөл байна уу, өглөлт байна уу, булчин байна уу гэдгээ харна те. Арьс чинь эрүүл байна уу, үс чинь эрүүл байна уу, нүд чинь сэргэг байна уу, нүд чинь аз жаргалтай байна уу харна. Нүд чинь гунигдсан, арьс чинь үрчийцэн, бие чинь одоо унжицсан те. Ямар ч дасгал хөдөлгөөн байхгүй юм байвал за би чинь махан бие хайрлаг байгаа мэн гэдэг нь тодорхой. За тэгээд мэдлэгийн бие та асуул та ер нь сүүлийн үед мэдлэг нэмсэн үү, мэдэхгүй байгаа юмныхаа араас явсан уу, хэл сурыг сурч чадсан уу те. Эсвэл би одоо
тэртлийн тэр ном уншина гэдээ уншиж чадсан уу гэд бодолтой. Юусоо тийм ахиц цэгийг бол тархин бие чинь бас л хоосролтой өсөглөнтэй л явж гин гэсэн үг шүү дээ. За сүнсэн бие бусдыг уучлах чадчихэв. Уучлах гэсэн чи зэвүүд өргөө зэрэг хүрээд байна уу те. Энэ нь яаж ингэж чадваа гэд ингээд байна уу? Өршөөж чадчихэв үү? Хайрлж чадчихэв үү? Инэрч чадчихэв үү? Инээ шалтгаалаас сүнсэн бие өгжүүлсэн үү гэд ингээд бодно шүү дээ. Хүн ер нь айгүй талент харах хэрэгтэй. Нөө хилдэг шүү дээ те. Чи талент өөрийгөө хардаа гэд хүмүүс ярьдаг шүү дээ те. Тэр чи юу ихэр чи дал тохомсраараа бол ерөөсө чимээгүй өөрийгөө анзаарал гэсэн үг байхгүй те. Би ч гэсэн өөрийгөө талент дараад яана би ойрд өөрийгөөс арай дэндүү ядраацсан, нойр жоохон дутуу хоол дутуу байгаа болохоор үнэхээр ядарсан байх шүү. Бүр үрчлээ хүртэл нэмэгдчихлээ гэд хардаг. Энд чи ойрд ингээл би өөрийгөө ажилдаа байсан ч гэсэн өөрийгөө амраагаад ингээд өөрийгөө гоё өөртөө гоё ажиллаад хахаар улам зэрэглэн цаваа, улам хөвгөлтэй, улам эзэсгэлэнтэй болоод явдаг шүү дээ те. Тэгэхээр ер нь бол энэ гурван биетэйгээ ажилласан ажиллаагүй надаас илүү та өөрөө маш сайн мэдж байгаа. Та энийгээ хүн ингээ зүгээр нөө ажиллаж төвлөрөхөө болчиход байгаа байхгүй юу? Ажиглаад төвлөрчих юм бол энэ бол бүр хамгийн тодорхой мэдээлэл байдаг, хамгийн тодорхой зүйл байдаг. Үсээ хар, шүдээ хар, арьсаа хар, өсчин муухай, шүдчин муухай, арьсчин муухай бол махан бий бол хаягдцсан явж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Гурван бие маань үнэхээр доод түвшинд байна. Өөрийгөө илүү ихээр хайрлана гэсэн байна. За ойлголоо, сайн байна. Баярлаа. Надад яг л цагаа олсох хэрэгтэй мэдээлэл байлаа гэсэн мань хорлоо чанцалмаа. Ашгүй дээ. Яг тэнцвэрээ алдаад явж байгаад өөрийгөө хайрлаж эхлээд одоо эргэн тойрны минь бүх хүн намайг хайрлаад ойлгоод би өөрчлөгдсөөр миний эргэн тойрондох бүх зүйл өөрчлөгдсөн, өөрчлөл шинжилт өөрөөс л эхэлдэг гэдгийг тултал нь мэдэрсэн гэсэн мань бат мөнх бадмаа бадам цэцэг гэдэг нэртэй Facebook хэрэглэгч маань бидний лайвын доор энэ сайхан комментиг үлдээсэн байна. Туулцсан юм байна шүү дээ. Туулцсан гэдэг бол миний ярьж байгаа ярианы сүнс ширхэг бүрийг ойлгож байгаа. За Бомбон Diamond гэдэг аягтай олон олон эмэгтэйчүүд ухаарл хайрлаж байдаг. Танд талархлаа гэсэн маань маш их баярлалаа. Монголчууд маань хүмүүс маань эмэгтэйчүүд маань сайхан бол миний амьдрал сайхан. Бид нар бүгдөө бие биетэйгээ холбоотой. Миний амьдрал гоё өөдрөг байл би та нартай тэ энерги байгаа л байвал ирч хүчээрээ мэдлэгээ түгээгээл ажиллаа хийгээл бяцлаглаа хийгээл хүнээ засаал. Гэтэл миний ингээ энерги шахуудаад би ядарчих юм бол би бүх зүйлээ хийж чадахгүй. Гэтэл надтай холбоотой бүх хүмүүс надаас үйлчлэгээ авч чадахгүй. Тэгэхээр миний хүчтэй байх нь та нарт ч хамаатай, та нарын маань хүчтэй байх нь надад ч хамаатай. Бид нар угаасаа харилцах холбоотой угаасаа би биендээ холбоотой ингээд би биегээ цэнэглээд би биегээ ингээд явж байгаа шүү дээ. Хайрлаа таламжлаад. За тэгэхээр нэг нэгэндээ ингээд хайртай байна, нэг нэгэндээ хайртай байхын тулд эхлээд өөрөө өөртөө хайртай байна гэсэн. Хоосон чанар бодоод л бүх юм хоосон гэж буруу явжээ гэсэн байна. Төгс ингээ бүх зүйлийн нөгөө нэг баланс буюу хэмжээ төвшнгөө мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Төгс гэгэрсэн хүмүүсийн төвшөнтэй өөрийгөө харьцуулж ин гэдэг бол та төөрөлдсөн л юм гэсэн үг. Юу вэ гэхээр тэр хүмүүс төгс гэгээрээд хоосон чанарын мөн чанарыг ойлготлоо тамаас энергийг, ражаас энергийг, свати энергийг туулаад свати энерги буюу амар амгалан аз жаргал гэгэрэл гэдэг энергиэс даваад оршихуй ертөнц болоод явж байгаа. Оршихуй ертөнц болцсон юмтай яаж өөрийгөө харьцуулах юм бэ те? За ийм байна да. За ингээд сайхан амарцгаагаараа миний лайвыг сонсон та нартай маш их баярлалаа. За тэгээ хэрэгцээтэй бол дахин давтаж сонсоорой. Би YouTube сувганда амжихгүй байгаа хадгалаарай гэдэг хүмүүстэй зориулаад номтой блог YouTube сувганда оруулчаа. Та тэгээд ер нь ингээд тайгаад үзье. Би ч одоо ингээд өмнөх жилүүдэд сүүлийн 2-3 жил ингээд тасралтгүй видео лайв хийж штэ. Мэдсэн сурсан болгоно яг тэр өдөр нь яг ингээд цаг алдалгүй дамжуулсаар ирсэн. Ухаад үз. Ингээд хайгаад үзтээ зарим юм ингээд миний зөндөө ярьсан юм надаас сухарайг төвхтэй байхгүй. Тэгэхээр би та миний YouTube-ыг үзээрэй бүр хэлчмээр санагдаад байдیں۔ Ярьсан юм чи одоо би ямар дахиад цаг ярилтаа ш ганцхан зориулаад цаг ярилтаа ш тэ. Зүрх сэтгэлийн минь догдлуулж доторх мэдлэгийн минь тэлж байгаа таньда хязгааргүй баярлаж талархаж байна гэсэн юм байна. Баярлалаа. Орой мэндэ өстой гоё мэдээлэл өгсөнд баярлалаа. Багш амар гоё юм бэ гэсэн юм байна. Ашгүй дээ. Би цэгцэрвэл дэлхий цэгцэрнэ гэдгийг ойлгосон гэсэн юм байна. Сайн байна. Тийм шүү. Эхлээд бие зас, гэрээ зас, төрөө зас гэд цэцэн цэлмэг өвд дээдс маань бидэрт үршээ монголчууд маань хэлээд үлдээсэн. Тэгэхээр эхлээд би өөрийнхөө биетэй ажиллан, дараа нь би гэр бүлтэйгээ ажиллан, дараа нь би нийгэмтэйгээ ажиллах юм байна. Угаасаа л ойлгомжтой тий. Энэ баланс алдагдаад ирэхээр хүн нэг жоохон дотроо хоосроод, стресстэй, бухимдаа төвхтэйгээд идэг. Үнэхээр сайхан зөвлөгөө өгсөн талархлаа гэсэн байна. Баярлалаа. За ингээд хэдүүлээ лайв дуусах цаг. Гоё комент бичиж байгаа, сэтгэлээ олж байгаа та нартай маш их баярлалаа. Дон гэдэл нүд сэргээд явчлаа гинэ. Санаандгүй лайвтан таарчаад байх юм аа. Сонсох ёс.
Сансах ёстой юмтайгаа эндал таарчгаад байгаа азтай Макс маань тийм шүү. Өөрийгөө хайрлаад ойлгоод эхлэхээр ойр дотны хүмүүс гайхах зэрэгцээд байх юм гинэ. Гоё юм гарч ирж байна. Юу гэхээр тэгдэг шүү. Өөрийгөө хайрлаад өөрийгөө олоод өөрийгөө ингээд нөгөө нэг хайрлаж байгаа юм чинь өөрийгөө бүр хайрлага олцсон хүмүүсийн дунд эвэртэй тулаа шиг харагддаг. Би бас наад үе чинь давсан шүү те. Ер нь бид нар бүгдөө л давна шүү. Эвэртэй туралцаа шиг харагдана. Юу гэхээр би эхлээд өөртөө өгөөдгий, эхлээд өөрийгөө бодоодгий, эхлээд өөрийгөө өгжүүлээд тэгээд эхлээд чи тэг гэжсэн хүн чинь би болоод ирэхээр нөгөө эргэн тойрны хүмүүс хүлээж авч чадахгүй. Чи ч одоо яасан сонирн балцсан да анаа тэрэ өөрийгөө л гэдэг болчихно. Үгүй ээ, эний чи хүмүүс жоохон ойлгож чадахгүй байхгүй. Үнэндээ одоо хүн өөрийгөө хайрлаж иж өөрийгөө тултал хайрлжвал тэр хүнийг тултал хайрлна гэдгийг ойлгож чадахгүй өөрийг нь л хайрлаад байж ах хэрэгтэй юм шиг бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр эргэн тойрны хүмүүс жоохон хүлээж авдаггүй, эргэн тойрны хүмүүс наашлахын цаашлахын ер нь бүх юм цаг хугацаа гэдэг бүр үнэхээр гайхалтай зүйл. Цаг хугацаагаас ойлголттой. Юу гэхээр цаг хугацаа өнгөрөөд ирэхээр та өөрийн чинь гэрэл гэгээ нэмэгдээд, хувц сонор чинь нэмэгд өөрчлөгдөөд, стил имиж чинь гоё болоод, өөрөө та дотроос гэрэлтээд ирэхээр тэр хүмүүс чинь буцаад тань дээр хурж ирнэ. Юу гэхээр хүмүүс чинь өөртөө хайртай, хүнд бас хайртай. Чи ямар гоё болсон юм? Энэ юу ийцээ, юу уусан, яаж амьдраад байна, яагаад байна? Хэвээ юу ухаар юм гоё амьдрах уу, юу идэхээр ингэж сайхан амьдрах уу гэж ингэж асууна. Тэгтэл л амьдрав. Ойлголт нь, хүлээн зөвшөөртөл нь хизээш битгий энэ замаасаа гар, энэ замдаа тууштай үнэнч бай. Бүх хүмүүс энийг алдаа байдаг. Нэг замыг олж хардаг. Тэгээ тэрэндээ итгий явж байгаа тхин нэг ингээд эргэлзүүлээд тхин нэг энэ зам чинь зөв юм уу? Энэ зам чинь буруу юм уу гэж чинь шууд ингээд тэр замаасаа хайчаад идэг байхгүй. Замаасаа ингээд эргэлзээд тэр замаа хайчдаг. Ямар ч зам буруу зөв зам гэж байхгүй шүү дээ. Явж л байгаа бол үр шим өгнө шүү дээ. Зүгээр л явал та. Зүгээр л тултал нь дайл та тий. Тултал нь үр дүн үздэл нь эцсийн үздэл нь үнэнч байчих. Тэгвэл танд тэр буян шиг бүх юм чи орж ирнэ. За ингээд та нарыгаа дахин айгу гоё хамгийн сүүлд ямар ч гоё үнцэг хөндлөө те. За тэгэхээр гоё хэрэгцээтэй ингээд зөв асуулт зөв комент явахаар тэндээс гоё ингээд өөр өгөөчтэй мүлжүүртэй нөгөө хэсгүүд нас гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас ингээд өөртөө гас тэтгэлэг бичээрэй гэдэг байгаа нь энэ зүйлүүдийг гаргаж ирэхийг хүсэж байгаа. За жинхнээсээ лайвадаас болоо. Яг тэгээд байна гинэ. За баяртай сайхан амарцгаагаараа хайртай шүү. За тэгээд дараагийн лайваараа уулзцгаая. Намтай болог сүнслэг мэдлэгийн өрөө буюу миний дотоод ертөнц, миний олж мэдсэн зүйл тань таалагдвал хамтдаа байгаарай. Үнэхээр таны ертөнц биш байл. Окей, та гарч олноо тий. За тэгээд сайхан амарцгаагаараа. Намайг дагдаг надтай хамтээс өнөөдөр бүх ингээд цагаа зарцуулсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараа 7 хоногийн нэгд өдөр бясалгалгүй юм байлээ. Яагаад гэвэл тэргэл сартаа 7 хоног таарж байгаа учраас би тэргэл сард нас урагстай залбирт мөрөглөг хийдэг. Тэргэл сарандаа бэлддэг. Хаврын дарих буюу одоо хавртай холбоотой энергиуд ирдэг. Тэрэндээ бэлддэг учраас бясалгал авч чадахгүй. Тэрний дараагийн 7 хоногоос өглөө орой гэд явна. Өглөө чадахт нь өглөөнийхт нь орой чадахт нь оройнхт нь бүртгүүлээд яваарэ. За ингээд та нартай амжилт хүсье.